Эрхэм үзэгчдээ Төгөлдөр ТV-ийн онлайн ярилцлагын нэгэн шинэ дугаар эхэлж байна. За одохгүй энэ жилийн татварын үйлрэл эхлэх гэж байна. Үүнтэй холбоотой нэг ялангуяа бизнесийн орчинд жижиг дунд бизнес эхэлж байгаа, хуур бизнес эхэлж байгаа. Эдгээр иргэдэд зориулсан татварын хөнгөлөлтийн тухай сэдв олонний анхаарал татж байна. За тийм учраас өнөөдөр энэхүү бизнесийн татварын тухай, бизнесийн татварын хөнгөлөлтийн тухай яриа өрнүүлэхээр World Financial Group санхүүгийн байгууллагын санхүүгийн мэргэжилтнүүд болох Сумьяас Сүрэн оюун жаргал нарыг өргөн оролцож байна. Урилга хүлээн авч оролцож байгаа World Financial Group-ийн санхүүгийн мэргэжилтнүүд Сумьяас Сүрэн оюун жаргал нартай маш их баярлалаа. За яриагаа үзэгчд маш ойлгомжтой болох үднээс танилцуулгаар эхэлье. За өөрсдийгөө болон компани тухай сайхан дэлгэрэнгүй танилцуулгыг манай үзэгчдэд өгнө. За сайн байцгаана уу. Өнөөдөр юуны өмнө Оюкап 2-ыг урьж оролцуулж байгаа төлдөр ахтай баярлалаа, тийм ээ. За тэгээ өнөөдрийнхээ сэдвээр Оюкап 2 ерөнхийдөө бол бизнес эрхлэгч хэдэн хүмүүстэй ерөнхийдөө мэдээлэл өгье гэсэн зорилготой бэлдсэн байгаа. Тэгээд юуны өмнө товчхон яг энэ пандемик хэлхээс өмнө бол яг би Калифорни мужид ажилладаг байсан. Оюко болохоор Вашингтон, Сиэтллда ажиллаад тийм ээ. Тэгээд ажилладаг байжгаад пандемикаас хойш бид хоёр ойролцоогоор нэг 20 гаруй тийм мужуудад лицензтэй, лайсенстэй ажиллаж байгаа. Санхүүгийн мэргэжилтэн, хөрөнгө оруулалтын тал дээр зөвлөгөө өгнө. Мөн татвар даатгал тийм ээ. Тэр талын мэргэжилтэн гэж бол хийж болно. Тэгээд за өнөөдрийн сэдв бол тийм үү. Өнөөдрийн сэдв бол сэдвийн талаар жоохон танилцуулаад компанийн талаар ерөөхдөө мэдээлэл өгөх болчих гэж бодлоо. За сэдв болохоор бид нэр та магадгүй тийм ээ Америкт ажил хөдөлмөр хийгээд амьдраад явж байгаа. Магадгүй бүр ингэ бизнес эрхлээд явж байгаа хүн байж болно тийм үү. За тэгэхээр өнөөдөр болохоор бизнес эрхлэгчдэд ямар давуу тал байдаг вэ тийм ээ. Өөрийнхөө татвараас бүх төрлийн боломж бололцоог аваад бизнестэй хэрэгжилж болох арга замуудын талаар бол мэдээлэл тийм ээ семинар бол өгнө гэсэн. За тэгээд бизнес эрхлэгч хүн маань тийм ээ ер нь бол та нэг хүнийг ажилд аваад тэр ажилд авсан хүний цаана нэг бүхэл бүтэн гэр бүл явж байна. Тэгээд маань тийм ээ Америкт магадгүй бизнес хийхэд амаргүй тийм ээ зөндөө ягаад гэхээр Америкч нь өрсөлдөө маш өндөртэй. Тэгэл тэрнээс ахуулаад бизнес эрхлэгчд магадгүй толгойн өвчин бол зөндөө байгаа байж болно. Тийм ч учраас танд бас тэрнийхээ дагуу татварын хөнгөлөлт тийм ээ. Гэхдээ мэдээж татвараа төлнө. Өнөөдрийн сэдв бол татвар та төлөхгүйгээр гэсэн бол юм байхгүй. Татварын хөнгөлөлт давуу талуудыг яг өөртөө хэрэглэх вэ гэсэн сэдв байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд бизнес эрхлэгч хүмүүс бол яадаг вэ гэхээр хамгийн түрүүний зардал тийм ээ ажилчдаа зардлаа төлөөд ингээд явцдаг. Гэтэл яг ингээд 10-20 жилийн дараа тэр хүн тэтгэврт гарыг гэхээр яг ямар төрлийн хадгаламж байна уу тийм ээ. Тэгээд дээрэс нь маш өндөр зардалтай байдаг учраас хадгалах боломж ерөөхдөө бага байдаг. Тэр тал дээр нь ерөөхдөө ямар арга замууд өөртөө цалин буюу тийм ээ өөртөө тэтгэвэр компаниасаа та төлөөд тэрийгээ цааш нь хадгалаад явах. Мэдээж тэрэн дээрээ та бол хүүхэн гэдэг үднээсээ орлогын татвар төлнө. Тий. За тэгэхдээ нэг товч тодруулга болохоор яг Оюкап 2 болохоор мэдээж яг мэргэжлийн татварын мэргэжлийн тийм ээ татварын зөвлөгчнөр бол биш, бас хуульчнар бол биш. Тэгэхээр яг санхүүгийн талаасаа зөвлөгөө өгдөг хөрөнгө оруулалт тэтгэвэр даатгал дээр мэргэжсэн мэргэжилтэнгүүд байгаа. Тэгэхдээ бид хоёр бас мөн тийм ээ тэр хүмүүстэй хамтарч ажилладаг тийм мэргэжлийн нэгтлэн татвар бодогч хуульч нартай хамтарч ажилладаг хүмүүс байгаа шүү. Тэрийг бас тодруулмаар байна. За тэгээд компанийнхаа талаасаа бид хоёр болохоор тийм ээ. За ямар компани бэ гэж хүмүүс ирэхэд асуудаг. Тэгэхээр бидний яг үндсэн ажилладаг компани бол Trans America гэдэг компани байгаа. 100 гаруй жилийн түүхтэй Америкта.
Тэгээд World Financial Group болохоор агентлаг эйженси байгаа. Одоо 40 гаруй жилийн түүхтэй 60 гаруй мянган одоо бие даасан төлөөлөгч нартай компани байгаа. За тэгээд энэ бүх компаниудын ард яг юу байгаа юм бэ гэхээр Aegon гэдэг групп бол байгаа. Европоос гаралтай, Нидерландад бол төв офис нь бол байдаг компани байгаа. Тэгээд Aegon нь болохоор ойролцоогоор одоо 175 жилийн түүхтэй бол компани. Тэгээд санхүүгийн үйлчлэгээ, тэтгэвэр даатгал, хөрөнгө оруулалт тийм ээ. Одоо та мөнгөтэй холбоотой бүхэл юмыг ерөөхдөө хийдэг, хариуцдаг гэсэн. Тэгээд Америк дотор болохоор Transamerica гэдэг нэрээр бол алдартай. Ягаад тэгэхээр одоо Монголд бол тийм ээ MCS Holding, Номин Holding гэх хүн болгон мэдж байгаа тийм ээ. Яг тэрэн шигээ Transamerica болохоор Америкт бол нэр хүнд сайтай том брэнд бол компани бол байгаа. Тэгээд Pinnacle Elite буюу одоо энэ компанид ор сургалт семинар тийм ээ бүх юмаа бол одоо суралцаад явдаг гэсэн. Тэгэхээр бид нар яг юу юм бэ гэхээр энэ дөрвөн компани бол нэгдсэн тийм ээ дөрвөн компаниг бол төлөөлөж ажилладаг бол хүмүүс бол байгаа гэсэн тийм ээ. За тэгээд одоо нэг 2 минут яагаад одоо бусад компаниудаас ялгарх онцлогуд бол байгаа тийм ээ. За яагаад одоо тана компани өргөжөөд байгаа юм гэхээр ерөөхдөө одоо ойролцоогоор 80-аас 90 одоо санхүүгийн үйлчлэгээ, тэтгэвэр даатгал, хөрөнгө оруулалтын компанид бол хамтарч ажилладагаараа бас давуу талтай. Тэгэхээр одоо өнөөдөр би хүнтэй уулзаад тийм ээ одоо бизнес эрхлэгч хүнтэй уулзахад одоо ганцхан компаниг санал болгохгүй олон компаниг санал болгодог учраас тийм ээ тэр хүмүүс маань өөрөө өөртөө хэрэгцээтэй өөрөө өөрт нь хамгийн боломжтой санал болгож байгаа бүтээгдэхүүн үйлчлэгийг бол авах боломжтой. Тэгээд яг хоо энэ дээр бол бидний хийдэг нэг үйлчлэгээнүүдийн талаар бол дурдсан байна л да тийм ээ. Тэгээд тэгэхээр өнөөдөр бол энэний талаар энэ сэдвүүдээс ганцхан executive bonus буюу бизнес эрхлэгчдэд зориулсан одоо төлөвлөлт тийм ээ татвараас чөлөөтэй тэтгэвэр үүсгэх боломж бололцоо тэрний талаар явах гэж байна. Тэгээ өнөөдөр оюун жаргал маань болохоор бүр наривчлсан юмыг бол яриад явчих юм байгаа. За энэ болохоор би Aegon-ы талаар түрүү нөгөө дурдсан шигээ тийм ээ. Aegon болохоор яг 175 жилийн түүхтэй ойролцоогоор 969 биллион долларын хөрөнгөтэй тэр компани байгаа. Тэгээ одоогийн 2021 оны одоо байдлаар тийм ээ хагас сая долларын хөрөнгөтэй энэ болохоор нөгөө мэдээж revenue тийм ээ тэгээд явж байгаа. За ерөнхийдөө иймэрхүү бол талаар бол компанийхаа мэдээлэл бол товч мэдээлэл танд хүргэсэн болов уу гэж бодож байна тий. Сумья сөргөн бол энэ license ямар учиртай senior broker California license гэж байна шүү дээ тийм ээ. Өөрөө сумья сөргөн бол Калифорни мужид суурилт үйл ажиллагаа явуулдаг байна. Тий. Калифорни мужаас ерөөхдөө гаралтай одоо 8 жилдээ ажиллаж байна. Тэгэхээр яг нөгөө бид нар болохоор яг байгаа мужидаа одоо хамгийн ихний одоо лицензтэй байх хэвээр байгаа мужийнхаа оршин суугчдад residential license маань Калифорни. Тэгээд non residential буюу амьдардгүй гэхдээ нөгөө бизнес эрхлэх авдаг. Тэгэхээр ойролцоогоор Oikopter ойролцоогоор 20 гаруй мужуудад ерөөхдөө лицензтэй ажиллаж байна. Гэхдээ яг энэ жилийн маань зорилго болохоор одоо байгаа мужийнхаа тоог ядаж 2 дахин нэмэгдүүлэн тийм ээ. За тэгээд бүр цаашлаад ажиллаа сайн бүр одоо нийлэх үедээ тийм ээ entire буюу одоо Америкийн бүх мужуудад үйл ажиллагаагаа явуулж гэр бүлүүдэд одоо мэдээлэл өгөх одоо тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа 2022 онд бол тийм. За оюун жаргал бол Washington State одоо анхны лайсенстэй мөн одоо junior broker гэсэн ийм тайлбартай байна. За ингээд дараагийн эйжент оюун жаргал. За баярлалаа төгөлдрөхөө. За юуны төрөнд одоо хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд бас хэрэгтэй мэдээлэл өглөө баярлалаа сүмээ. Тэгээд миний хувьд бол би яг executive bonus plan буюу одоо бизнес эрхлэгчид зориулсан татварын хөнгөлөлт маань яг ямар давуу талууд байна, ямар бенефитүүд танд өгч чадах байна гэдгийг нь бас мэдээлэл өгье. За тэгэхээр
За executive bonus plan гэж байгаа тий. Тэгэхээр яг executive bonus plan гэж яг ямар төрлийн одоо план юм бэ? Бизнес оунерууд буюу бизнес эзэмшигчид ямар давуу талуудыг өгж байгаа юм бэ гэдэг талаар мэдээллийг өгье. За тэгэхээр ерөнхийдөө бизнес эрхлэгчдийн одоо дийлэнх хувь нь тийм ээ. Одоо санхүүгийн нөхцөл байдал, тухайн бизнесийн санхүүгийн нөхцөл байдал ямар байгаагаас одоо шалтгаалan одоо хамаарахгүйгээр л ерөөсөө татварыг бол угаасаа төлөх хэрэгтэй байдаг тийм үү. Тэгэхээр яг одоо ер нь ямар нэгэн хууль ёсны дагуу ямар боломжууд байна тэрийг хайж явдаг байх. Тэгээд ер нь бол амжилттай яваа бизнесийн ар дандаа одоо чадварлаг удирдахч хүмүүс бол мэдээж одоо энэ бизнесийг авч явдаг тийм ээ. Тэгэхээр executive bonus plan буюу план нь яг ямар план гэхээр ерөөсөө IRS-ийн одоо section 162 гэж байгаа. Section 162 тэгээ ерөнхийдөө одоо 401k одоо Rota IRA 403B гэдэг одоо энэ татврын кодуудтай адилхан татврын код гэсэн үг. За энийг яг бизнес оунер хүмүүс тухайлан бизнес оунер болон одоо гүйцэтгэгч захирал хүмүүс гэж бол одоо executive хүмүүс одоо бенефитийг аваад одоо хүртэж болохоор тийм одоо яг тийм тусгайлсан план байгаа. За тэгээд executive bonus plan маань одоо ерөнхийдөө одоо бизнесийн ангиллалаас шалтгаалж байгаа тийм ээ. За таны бизнесийн ангиллал S corp байна уу, C corp байна уу? Тэ яг S corp болон C corp байх юм бол яг илүү одоо бенефитийг нь аваад ерөнхийдөө арай илүү тохиромжтой байдгийн. За тэгээд ер нь бизнес эрхлэгчийн өөрөөсөө одоо мөн одоо компани өөрөөсөө болон мөн компани одоо гүйцэтгэх албан тушаалтан key employee хүмүүстэй одоо нэмэлтээр бонус өгж байгаа л ерөөсөө нэг хэлбэр гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө IRS-ийн одоо section 162 хэсэгт заасан байдаг л да. Тэрний үгээр одоо ажил олгогч нь өөртөө төлж байгаа одоо боломжтой тийм ээ цалингийн зардал за мөн бизнесийн ердийн болон одоо шаардлагатай зардлууд те за тэндээс одоо бусад энэ хүн олгорууд байж болж байгаа юм. Тэгээд одоо яг энэ эдгээрийг одоо хасаж болно гэсэн одоо заалт байдаг. Тийм. Яг одоо тэгэхээр одоо тэр одоо жишээ нь бодъё л да тий та компани одоо өөрөө удирддаг байлаа тэгээд өөрөө удирддаг байлаа гэж одоо өөртөө төлсөн цалингаа одоо компани зардал болгоод одоо жилийн эцсээр тийм ээ компаниас татврын хөнгөлөлтийг авч болох одоо боломжтой гэсэн үг. За тэгээд одоо үүний дагуу ерөнхийдөө яг санаа нь бол ерөнхийдөө үүний дагуу одоо ажил олгогчоос тэгээд компаниас одоо гарч байгаа шимтгэлийг ерөөсөө урт хугацааны одоо өсөлттэй мөнгөн сантай амьдаатгалын данс руу одоо төлдөг тийм зохицуулалт гэсэн үг. Тийм. За тэгээд дараа нь за яагаад одоо executive bonus plan яг ямар ашиг бенефитүүдтэй байна, давуу тал нь юу байна гэдэг талаар тий мэдээлэл өгье. За эхлээд за ерөнхийдөө одоо tax deductible for employer гэж байгаа тийм ээ. Тэгэхээр яг хөөр одоо компаниас татварыг судгуулаад авчиж болж байгаа юм тий. За тэгээд дээрэс нь одоо нөгөө одоо хөдөлмөрийн одоо нөгөө хэлтээс болон нөгөө IRS-ийн approval хэрэггүй гэсэн үг. За энийг яг ямар учиртай юм бэ гэхээр ерөнхийдөө бизнес оунер хүмүүсийн хувьд одоо юу яаж байгаа юм? Бизнес оунер хүмүүсийн хувьд одоо яг ямар нэгэн одоо татврын одоо нөгөө тэтгэврийн планууд руу одоо contribute хийлээ гэж бодоход заавал ямар тийм qualification байдаг тий. За жишээ нь Rota IRA гэдэг дансыг нийлээ гэж ботход ядгийн одоо орлогын нөхцөл байдлыг заасан байдаг ч юм уу тий. Одоо ядгийн сарын 500-аас илүү хийх боломжгүй гэдэг ч юм уу тий. За жишээ нь өөртөө 401 кадансыг ажилуулъя гэж бодъё. Тэгтэл яг уу заавал компани бусад ажилтнууд бүгдээрээ одоо контрибьютор болсон байх ёстой ч гэдэг юм уу. Ямар нэгэн одоо энийг одоо нэг non discrimination testing гэдэг байгаа л да. Тэгэхээр заавал ямар нэгэн тийм одоо approval одоо буюу нөгөө одоо заавал тийм нөгөө одоо баталгаа гаргуулах шаардлагагүй одоо IRS болон DOL-с баталгаа гаргуулах шаардлагагүйгээр одоо дансаа үүсгэж болж байна гэсэн үг. За тэгээд мөн дараа нь юу вэ гэхээр одоо selective participation гэдэг нь одоо нөгөө яг энэ компаниг тийм ээ тухайлан одоо хамтарч run хийдэг хүмүүс ээж болно. За key employee буюу одоо гол ажилтнуудаа бас одоо ерөнхийдөө авч үлдэх тийм ээ тийм боломж байгаа. Тэгэхээр энэ яг ямар учиртай юм бэ гэхээр
За одоо таны удаан хугацаанд ингээд сургаад бэлдсэн хүн тийм үү хэдэн жилийн дараа маш их одоо хэмжээний одоо чадвартай болно компанид үн цэнтэй хүн болж байна те. Гэтэл яг өөр бусад компаниудаас HR hunting хийж эхэлсэн шүү дээ. За тэндээ энэ бэлдсэн хүнд өндөр хэмжээний цалин амлаад одоо ингэж ажиллах боломж байна. Тэгэхээр мэдээж хүн өөр тийшээгээ одоо яваад илүү боломжтой нөхцөлийг хүлээж аван те. Тэгэхээр бол яг энэ планыг ашиглаад гол employee хүмүүсийгээ одоо ерөөсөө одоо компанид ажиллуулж тогтоож чаддаг гэсэн үг. Тэгээ бизнес салбарт бол яг нэг алтан гав гэж нэрлэгддэг тийм. За тэгээ дараа нь юу вэ гэхээр одоо ерөнхийдөө за таны одоо нэг өөртөө төлж болох цалингийн зардлаа гаргаж байгаа тийм ээ. Тэгээд одоо тэр хүлээн авч байгаа эзэмшигч одоо гүйцэтгэх хүн байна уу, яг удирдах байгаа хүн байна уу, тэр хүндээ орлого болж очиж байна тийм ээ. Цалингийн зардлаа одоо tax deductible болгоод гаргаж байгаа жилийн эцэстээ tax write off гэж болно гэж байгаа. За тэгээд яг ер нь бол одоо энэ дээр нэмээд хэлэхэд одоо орлогын албан татварын хэмжээ одоо бол түүхэнд хамгийн бага үе дээр байгаа тийм ээ. Тэгэхээр мэдээж 10, 20, 30 жилийн дараа одоо яг татвар ямар байх вэ гэдгийг тооцоолоод за бас яг их одоо татвар нэмэгдэж болно гэдгийг бас тооцоолоод ерөнхийдөө одоо бодолцож явах хэрэгтэй гэсэн үг. Яадаг вэ гэхээр одоо executive bonus plan нь одоо таны татвар төлсөн татварын дараах мөнгө байдаг учраас одоо хуримтлал дээрээ өссөн мөнгөн дээрээсээ та авч хэрэглэхдээ татвар төлдөггүй тийм давуу талтай. Тэгэхээр ерөөсөө тэгээд мөн одоо capital fund-ийн буюу капитал хөрөнгийг үүсгэж байгаа компани дээрээсээ. За энэ юу вэ гэхээр одоо ямар нэгэн одоо бизнесийн одоо run хийж байгаа хүмүүстэй гинт одоо мөнгөний хэрэгцээ гарч болно шүү дээ тий. За одоо мөнгөн тийм үед яг бэлэн мөнгөн хуримтлалын сан үүссэн байна. Тэгээ одоо ихэнх бизнесүүд хуримтлалын сангүй байгаад ер нь зээлийн байгууллагуудаас зээл авдаг, банкнаас зээл авдаг тий. Эсвэл одоо кредит карта зурах шаардлагатай болно. Тийм тохиолдолд ерөөсөө ямар нэгэн байгууллагаас зээл авахгүйгээр та өөрийнхөө капитал хөрөнгийг үүсгэцэн гэсэн үг. Энэ бол ерөөсөө давуу талтайгаа. За тэгээд дараа нь юу вэ гэхээр ерөнхийдөө за бодоод үзэлтэй та хэдэн жилийн өмнөөс одоо амжилттайгаар ингээд бизнесээ эхлүүлсэн амжилттай явж байна. Тэгээд одоо бизнес одоо энэ планы одоо эхлүүлсэн байлаа гэж бодоод хэдэн жил үүссэн одоо маш боломжийн данстай болсон бай. Тийм тохиолдолд та яах вэ гэхээр одоо энэ дансыгаа одоо нөгөө зээл авах тийм бас нэг хэрэгсэл болж ашиглаж болно. Тэрний юу гэхээр одоо эндээсээ ямар нэгэн одоо уян хатан нөхцөл байдалтай ямар нэгэн тийм заалтгүйгээр одоо дотроос нь ерөөсөө лоун хэлбэрээр зээл авч яж болдог гэсэн үг. Emergency тохиолдолдууд байна те. Яг ерөнхийдөө нэг үгээр базаад хэлэхэд яг хувийн нөгөө family banking бодгож ашиглаж болдог тий. Одоо corporate banking гэж байдаг шүү дээ. Тэгдэг шиг family banking гэж одоо ашиглаж болдог. Яг ерөөсөө хамгийн тэгээд давуу тал нь бол за яг энэ дундаасаа ингээд авч хэрэглэж байгаа. Одоо зээл болгоч гэдэг юм те, капитал хөрөнгөч гэдэг юм уу авч хэрэглэх тэр одоо мөнгөн дээрээсээ ерөөсөө татвар төлөхгүйгээр одоо өөртөө авч хэрэглэх боломжтой гэдэг нь ерөөсөө хамгийн давуу талаа гэсэн үг тий. За тэгээд дараагийн одоо ерөнхийдөө за яг энэ дотоод бүр ингээд нарийн дэлгэрэнгүйгээр бас өөр ямар бенефитүүд байж болох вэ гэдэг талаар нь ерөнхийдөө мэдээллийг өгчээ. За тэгэхээр ерөнхийдөө IRS-аас яадаг вэ гэхээр энэ одоо section 162 планаараа дамжуулаад бизнес оунеруудад одоо маш их одоо боломжийн даваа эрхийг ерөнхийдөө яг олгож байгаа. Одоо яг тухайн хүн хэм байна, яг гүйцэтгэх хүн байна уу? Эсвэл одоо яг бизнес оунер байна уу те? Маш их даваа эрхийг олгож байгаа. За тэр нь юу вэ гэхээр за эхлээд за энэ тасаа яаж гэхээр одоо guaranteed principle буюу одоо та хөрөнгө оруулалтаа алдахгүй гэсэн үг. За эдийн засгийн одоо хямралд өртлөө гэхэд те таны хийсэн мөнгө ерөөсөө баланс дээрээ тогтно гэсэн үг. За одоо та ямар нэгэн хөрөнгө оруулалтуудын дансууд руу contribution хийдэг гэж болно л доо те. Гэхдээ тэр данснууд танд яг баталгаа өгч гинэ үү? Та мөнгө алдахгүй гэдэг одоо баталгаа өгч чадж гинэ үү гэдэг бол амар чухал те. Яг гэвэл бизнес оунер хүмүүс маш их хард ажиллаж байна. Одоо маш их хэмжээний одоо удаан хугацаанд одоо олсон хөрөнгөө ямар нэгэн эрсдэлтэй дансан дээр тавиад тэгээд алтна гэдэг бол бас ерөнхийдөө бол нэг бас юм биш шүү дээ, сайн биш дээ. Тэгэхээр ер нь бол эдийн засаг хямралд өртгөд та мөнгө алдахгүй гэдэг одоо эрсдэлгүй гэсэн үг. За тэгээд index strategy гэж байгаа. За тэр нь юу вэ гэхээр ерөнхийдөө одоо балансаа түгждэг данс гэсэн үг. Өсөлтөө одоо маркетинг дагаж өсөлтөө өглөө хамгийн одоо эдийн засаг хямралын үед
орлого гэхэд балансаа төгждөг гэсэн үг. За тэгээд дараа нь юу вэ гэхээр long term value буюу одоо урт хугацааны үн цэнтэй хөрөнгө болж үлдэж байгаа юм танд. Тэгэхээр яг нь таны одоо компани үйл ажиллагаа одоо урт хугацаанд хэвийн явагдчихл байх тусмаа одоо ерөнхийдөө бизнес оунерууд нь бенефитэд төдий удаан одоо аваад яваад байна гэсэн үг. Яагаад тэгэхээр жилийн болгоны эцсээр татвараас судагдаад тийм ээ tax write up хийж одоо 100% tax write up хийж болдог учраас. За тэгээд мөн одоо боломжтой одоо нөгөө хүүг өгж байгаа. За ерөөсөө баталгаатай боломжтой хүү. За энэ 8-аас 10% хүүг өгж байгаа. Тэгэхээр пандемикийн өмнө 8-10% байлаа гэхэд саяын пандемикээр бол маш хүнд үе байлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр дээрөөсөө яг at least одоо 8% хүүг өгж явах жишээ нэ тий. За тэгээд мэдээж цаашаага энэ одоо энэ данс маань compound interest дээр буюу хүүгийн хүүгээр өсөд явж байгаа тий. За тийм. За мөн тэгээд амьдаатгалын бенефит нь дагалдж ирж байгаа. За тэгээд амьдаатгалын одоо protection буюу хамгаалалт явж байна. За тэгэхээр яагаад одоо амьдаатгалын бенефит нь одоо ирж байгаа гэхээр за энэ бизнес owner хүн тийм ээ гинт ямар нэг юм боллоо гэхэд тийм үү энэ одоо тэр одоо ар үлдсэн гэр бүл тийм ээ одоо хамтрагч яг тэр бизнес бол үнэхээр одоо хүн эрсдэлд орно тий. За магадгүй дээрээс нь яг хуу энэ хүн өөрөө бизнесээсээ одоо зээлтэй хийж болно шүү дээ. Их хэмжээний зээлтэй авсан байж болно. Эсвэл олон бизнес одоо 2-3 нийлээд компани одоо удирдах явуулдаг байж болно. Тэгтэл маш гол хүн нь одоо гол хүнд ямар нэг юм тохиолдлоо гэхэд мэдээж энэ компанид одоо ганхан эрсдэлд орно тий. Тэгэхээр яг хуу ер нь бол даатгалын хэмжээгээ яг хэдээр гэж тогтоосон байна. Яг 1-ээс 10 сая хүртэл одоо мөнгөн одоо доллараар тогтоох боломжтой байдгийг. Тэгэхээр ерөөсөө одоо яаж тогтоосон байна? Тэдний хэмжээний мөнгө одоо таны бизнес дээр байна уу? Бизнесийн хамтрагч байна уу? Гэр бүлийнх юм байна уу? Ерөөсөө тэнд начна гэсэн үг. Тэр нь бол ерөөсөө хамгийн одоо нөгөө 50 байх те нөхцөлийг өгж байгаа. За тэгээд мөн дараа нь юу вэ гэхээр хүнд өвчлөлтийн үед одоо энэ хүн одоо мөнгө рүү access гэж болж байгаа. Тэгэхээр яг хэвээр энэ бол нөгөө эрүүл мэндийн бенефит бол биш. Гэхдээ одоо ямар нэгэн одоо эмнэлгийн биеийн одоо нэг одоо зардал гэж гэх юм уу? Тэгж ойлгож байна те. За тэгээд ерөн ядгийн дансаа шавхаад те энэ төр мөнгө рүүгээ орохгүйгээр тэгээд өөрсдийнхөө нөгөө эд хөрөнгөө нэг одоо юмаа зарахгүйгээр л ерөөсөө бэлэн одоо мөнгө access хийх болно гэсэн үг. Тэгээд энэ мөнгө нь бас татвараас чөлөөтэй энэ хүн өөрөө бенефитийг нь бас хүртэж болно. Тэгээд хүнд өвчлөл дотроо одоо chronic, critical, terminal гэсэн 3 өвчлөлийн заалт байдгийг. За тэгээд хамгийн одоо зүйлд нь яадаг вэ гэхээр ерөнхийдөө pension plan буюу одоо таны retirement-ийн одоо тэтгэврийн нэг хэсэг одоо хамгийн гол түүл болж өгч байгаа. За тэр нь юу гэхээр одоо мэдээж хүн болгон л тийм ээ тэтгэврт гараад хангалттай мөнгөтэй ингээд 50 сайхан амьдрахыг хүснэ тий. Тэгтэл яг ерөнхийдөө тэтгэврт гарна гэдгийг хүмүүс нэг тийм нэг хөгшин настай хүмүүсийн ярьдаг асуудал гэж бас нэг ойлголт явагдах шиг байна. Гэтэ бол одоо ерөнхийдөө л яг санхүүгийн хэрэгжүүлэлтэнд хүрэх одоо байдал ерөөсөл тэр бол тэтгэврт гарна гэсэн ойлголт шүү дээ тий. Тэгэхээр одоо магадгүй та одоо тэгэхээр яг миний асуух асуулт та хизээ тэтгэврт гарах вэ? Одоо та тэтгэврт гарахтаа бэлэн байна уу? Хизээ төлөвлөж гин вэ гэдэгтэй. За дээрэс нь бизнес owner хүмүүсийн хувьд бол магадгүй 5-10 жилийн дараа бизнесээ зарах ч юм уу тий. Одоо ямар нэгэн байдлаар өөрчлөлт одоо хийж болно. Тэгэхээр тэр үедээ яах вэ гэхээр та өөрөө одоо хамгийн боломжтойгоор одоо өөртөө ашигтайгаар энэ планаа өөртөө одоо structure хийсэн байхад ерөнхийдөө одоо яг хамгийн боломжтой татвараас чөлөөтэй одоо тэтгэврийн одоо опшн үүсгэсэн байна гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө энэ тэтгэврийн мөнгө авч хэрэглэхдээ мужийн болоо орлогын албан татварыг төлөхгүй тийм ээ. Тэр бол ерөөсөө чөлөөтэй одоо хөрөнгө болж очиж байгаа мó гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө ийм их одоо бенефитүүд давуу талууд байдаг учраас одоо бизнес оунер хүмүүс энэ планыг хэрэгжилж байна. Тэгээд дээрээс нь компаниуд, корпорациуд тийм ээ. Одоо компани корпорациудын C-level-ийн одоо удирдах түвшний хүмүүсүүд байна. За мөн тэгээд одоо high income earner буюу одоо өндөр орлоготой одоо бизнес ран хийдэг хүмүүс ерөнхийдөө энэ планыг одоо аль хэдийн өчнөн удаан жил хэрэглээд бенефитийг нь одоо хүртсэн явж байна. Тэгээд битэрийн бас мэдээлэл өгөхөөр зорьсон нь магадгүй энд одоо манай монголчуудын хувьд магадгүй шин сэдв байж магадгүй. Тэгтээ бас өмнө нь яг энэ салбар дээр яг ажиллаж исэн мэргэжилтэн хүн болгосон хүчин бас байдаггүй байсан байж магадгүй. Тэгэхээр бас айгүй бас мэдээлэл өгч одоо яг татварын сизон учраас яг зөв гол сэдв байсан болоо гэж бас хэрэгтэй сэдв нь байсан болоо гэж бас бодож байна. За. За энэ
сая ярьдаг энэ одоо executive bonus plan гэдэг юм. Энэ бол одоо хуваарь хөлбөр хэлж байгаа. Self employed хүмүүстээ бас их хамаарч байгаа ийм залт биз. Хувийн бизнес гэдэг маань одоо тайрын хувьд ямар одоо тодорхойлолтоор ярьж байна вэ? За энэ дээр ерөөхдөө хувийн бизнес одоо ерөөхдөө хамгийн тохиромжтой бизнесүүд бол мэдээж S corp, C corp-ууд бол байгаа хамгийн тохиромжтой. Тэгээд дээрэс нь мэдээж одоо sole тийм ээ, sole буюу одоо self property одоо өөрөө бизнес хийдэг хүмүүс бас тохиромжтой. Тэгээд ерөөхдөө болохоор нөгөө одоо Америкт бизнес эрхлээд та татвар төлжил байгаа бол одоо энэ одоо төлөвлөгөөг тийм ээ, энэ одоо төлөвлөгөөнд та хамрагдах боломжтой, хамгийн гол нь татвар төлж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо эндээсээ дүгнэлт хэлгээд та татварын мөнгө ингээл төлөөд явчих штеп. Өнөөдөр C corporation, S corporation run хийгээд тэгээд тэр татварын мөнгө чинь яа татвар төлсөн гэж өнгөрч байгаа тийм үү. Гэтэл та тэр татвараа төлж байгаа мөнгөө бас тодорхой хэмжээгийн тийм ээ цалин болгоод компаниасаа татварын хөнгөлөлт аваад тийм ээ. Тэгэхээр чи компани чинь нөгөө одоо татварын хөнгөлөлт авчнаа компани ч ашиг орлого жоохон багасч шүү дээ тийм ээ. Тэгж харагдаад тэгээд тэрийгээ та өөртөө цалин болгож төлөөд яагаад тэгэхээр та гол хүн учраас тийм ээ. За тэгээд та тэрнээс мэдээж орлогын татвар бол төлнө шүү дээ. За тэгээд хамгийн гол нь зөвхөн татвар төлөх мөнгөө та өөртөө цалин болгоод бас төлчөөч. Тэгвэл яг уу бизнесээ зарлаа 10 20 30 жилийн дараа танд тийм хөрөнгө үүсчихэж байна. Тэр хөрөнгөө та яамаар нэвтрүүлэх хэрэглэх үүсвэл цаашаа зугаалах уу тийм ээ. Одоо яаж зарцуулах тэр хүний хөөрх нь ирэх тийм. Тэгэхээр яг уу одоо энийг ойролцоогоор 100 гаруй жилийн турш тийм ээ. 100 гаруй жилийн турш болохоор уйдсан байгаа. Хүмүүс бол хэрэглээд Америк тийм ээ. Америкт ч одоо 100 гаруй жилийн турш одоо хэрэгэлсэн одоо тийм одоо төлөвлөлтийг л одоо бас Монгол хүмүүстэй бас танилцуулаад арай тийм ээ яагаад болохгүй гэж тийм ээ бас яагаад ийм юм байна мэдээллийн одоо өгөөд хангалттай өгөөд тэгээд хүмүүс одоо энийхээ дагуу одоо юмаа төлөвлөд эхлэх боломжтой л гэдэг санаа. Тэгэхээр яг хоо S corp C corp-д хамгийн тохиромжтой. Тэгээд дээрэс нь бүх төрлийн та ямар нэгэн бизнесээр хийгээд татвар төлж байгаа хүмүүст бол зохиож төлөвлөж хийж хийх боломжтой л гэсэн үг тийм. Цэгийн орчинд татварын орчинд бол одоо 100 гаруй жилийн туршигдаад батлагдсан ийм практик байна шүү дээ. Үүнийг бол одоо монголчуудын хувьд нэг ялангуяа сүүлийн үед бизнес эрхэлж байгаа хуваарь хөлбөр эрхэлж байгаа хүмүүсийн таг олшиж байна л да. Түүнтэй холбоотой бас нэг чухал сэдв байхаа гэж бодож байна. Ийм боломж байна бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд. За тэгээд одоо энд болохоор миний одоо оюука маань одоо давуу талууд гэдэг ингээд дэлгэрэнгүй ярьсан тийм ээ. За тэгээ ерөөхдөө үндсэн санаа нь юу юм бэ гэдгийг бас ярьчлаа. За тэгэхээр өнөөдөр би болохоор ялгаа за яагаад заавал энэ нөгөө одоо мэдээж хамгийн түрүүнд та татвар төлөх мөнгөө өөртөө тодорхой хэмжээг аваад үлдээчих гэдэг одоо тэр бол ерөөхдөө гол санаа тийм ээ. За тэгэхээр эндээс болохоор би нэг том ялгааг нь хэлэхэд одоо бизнес эрхлэгчид болохоор ерөөхдөө за зарим хэсэг бизнес эрхлэгч нь болохоор одоо option number 1 буюу одоо эхний одоо вариант нь гэж хэлэхэд тийм ээ. Ерөөхдөө бол traditional гэдэг чинь одоо уламжлалт одоо тэтгэвэр хадгаламжтай байгаа шүү дээ. За тэднэр нь болохоор бизнес owner-уудад ойролцоогоор яг 401-тэй байгаа тийм ээ. За тэгээд одоо 401-ийн дотроо л 401 solo юу safe гэдэг бас ингээд хуваагдчихж байгаа. Тэгээд мэдээж simple IRA-тай байгаа. За traditional IRA-тай байгаа. Тэгэхээр эдгээр нь дандаа л ерөөхдөө уламжлалт одоо тэтгэврийн хадгаламжийн одоо хэлбэр гэсэн бизнес owner-уудын хувьд бол. За тэгээд энэ яадаг вэ гэхээр та өнөөдөр татвар төлөхгүйгээр тийм ээ татвар төлөхгүйгээр татварын хөнгөлөлт аваад яг уу энэ дансууд руу мөнгөө хийчихнэ. Гэхдээ та тэгэхээр яг уу тэгэхээр татвараа одоо төлөөг учраас ирээдүйдээ татвараа төлнө гэсэн үг тийм үү. Тэгэхээр одоо нөгөө нэг түүхэндээ нь орлогын татвар хамгийн бага байгаа шүү дээ одоо 30% тийм ээ. За орлогын татвар өсвөл яг уу тийм үү. Одоо 70-80 болвол яг уу тэгэхээр та энэ цугларсан мөнгөн дээр бас илүү татвар төлөх гээд байгаа гэсэн үг. За тэгээд дээрэс нь нөгөө түрүү оюун жаргалын маань одоо энэ дээр дурдсанаар одоо
одоо бизнес эрхлэгч хүн одоо би бизнес эрхлэгч хүн байна. Би одоо хамгийн одоо гол хүн байна гэнгүүтээ өөртөө 401 хэрвээ ингээ хийчихээ гэвэл ажилчтай бас одоо санал болгох хэрэгтэй гэл тийм ээ. Одоо тэрний хууль зүүн одоо нөгөө зохицуулалт бол зөндөө байгаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр энэ бол бас бизнес эрхлэгч хүмүүсийн бас толгойн өвчин болоод идэг. Одоо өөртөө нэг ингээд тэтгэврээ авчий гэхээр бас ажилчтай өгөх хэрэгтэй. Тэгэхээр одоо бизнес нь хэрвээ хангалттай ран хийгээд хангалттай ашиг орлого олохгүй бол одоо яах вэ гэх тийм ээ. Тэгэхээр чинь яг энэ бүх юм байгаад байна. За хоёрдугаарх нь одоо энэ уламжлалт одоо тэтгэврээр дээр хийсэн одоо энэ бүх хөрөнгө оруулалт мөнгүүд ерөөхдөө одоо 100% одоо зах зээл дээр явж байгаа тийм ээ. Одоо stock market буюу энэ хөрөнгөний зах зээл дээр явж байгаа. Тэгэхээр яг маркет гайгүй байгаа тохиолдолд энэ хүмүүс бол яг мөнгөтэй байж бол маркет унаад ирэхэд яг 2008 онд 2000 онд ингээд 2016 онд гээд маркет унаад ирэхээр яг бас тэр мөнгө нь одоо багасах боломжтой. Тэгэхээр 100% одоо эрсдэлтэй тэр нөгөө одоо хөрөнгө оруулалтын одоо хэлбэрт одоо ордог гэсэн. За тэгэхээр хүмүүс яадаг вэ гэхээр option number 2 буюу дараагийн одоо ямар боломжинд байна вэ гэхээр одоо бид хоёрын яг одоо яриад байгаа одоо бизнес эрхлэгчтэй зориулсан executive bonus plan буюу тийм ээ. За энэ болохоор tax advantage гэж яригдаад байгаа. Яагаад тэгэхээр мэдээж та энэ рүү хийж байгаа одоо энэ данс руу хийж байгаа мөнгөн дээр өнөөдөр татвараа төлнө тий. Тэгвэл та бизнес хийж байгаа тийм ээ. Хүний тэгээ дээрэс нь түүхэнд орлогын татвар байгаа учраас та татвараа өнөөдрөөр төлчлөө. За тэгээд бүх мөнгө чинь тэнд татвараас чөлөөтэй өсөөд тийм ээ. Тэгээ яг магадгүй та ирээдүйд тэр данс хөрөнгө рүүгээ хандахад татвараас чөлөөтэй хэрэглэх боломжтой гэсэн. За тэгэхээр эндээс нэг жишээ авахад та өнөөдөр те одоо за $100 бай гэж бодвол за одоо $10,000 тийм ээ $10,000 та одоо ямар нэгэн хөрөнгө оруулалт хий тийм ээ. Та $10,000 дээрээ татвар төлөх үү эсвэл нөгөө 10,000 чинь тийм ээ 200,000 100,000 болоод өссөний дараа татвар төлөх үү тийм үү. Тэгэхээр мэдээж одоо бага юмн дээр татвар төлөөд одоо үлдсэн бүх мөнгө өсснийхаа дараа өсөлтөн дээрээ татвар төлөхгүй тэрийг бүгдийгээ татвараас чөлөөтэй хэрэгэж болно гэдэг бол ерөөхдөө санаа байгаад байгаа гэсэн үг тий. Тэгээд дээрэс нь нөгөө нэг хамгийн гол нь нөгөө Department of Labor тийм ээ тэр бас ерөөхдөө бол байхгүй тийм ээ. Та тэгэхээр өөрөө ямар ч гэсэн гол бизнес хийж байгаа хүн бол өөртөө тэтгэвэр ингээд үүсгэж явхад бол одоо илүү амар хялбар гэж хэлж болно тий. Тэгээд тэгтээ татвараа олоотойгоор төлнө гэсэн үг тийм. За энд ерөөхдөө ялгаа бол юм байгаад байгаа. За тэгээд дараагийн за ерөөхдөө бол ийм л санаа хэлчихэд ерөөхдөө болно гэж бодож байна тий. За ингээд саяын мэдээлэл яваад маш чухал мэдээлэл их ойлгомжтой хуваараа бизнес эхэлж байгаа хүмүүс юу тийм ээ. Тэгэхээр бас бүр сайн ойлгоогүй саяын одоо яриаг одоо бүр одоо юу гэдгийг өөрийнх нь эрхэлж байгаа бизнесийг хүрээнд тусгаж ойлгох жоохон одоо хэцүү байгаа хүмүүс юу саяын ярьсан зүйлүүд ерөнхийд нь базаад ингээд дүгнж хэлвэл юу хэлэх вэ? За ерөнхийдөө яг базаад яг дүгнээд хэлэхэд яг эхний хамгийн гол одоо топ 10 одоо ашигтай тал нь байж болох юм тий. За тэнээр гэхэд одоо за эхлээд мэдээж tax deductible for employer гэж байгаа тий. Тэгэхээр яг уу та одоо бизнесээсээ татварын одоо deduct хийгээд суудгал гэж гаргаж байна. Жилийн эцэстээ та tax write up хийх боломжтой байдгаа гэж байгаа. За тэр нь IRS-ийн одоо 162 section-ийн дагуу за тэгээд дараагийнх нь юу гэхээр business protection одоо буюу та бизнес дээрээ болон одоо тухайн яг бизнесийг авч явдаг хүн өөр дээрээ одоо юу хийж байгаа одоо protection буюу хамгаалтыг авч байгаа тийм ээ. За тэгээд дараагийнх нь юу вэ гэхээр одоо энэ таны одоо татварын дараах мөнгө учраас та энэ дансандаа хадгаламж үүсгэлээ үүссэн мөнгөн дээрээсээ ерөөсөө одоо татвар төлөхгүйгээр өөрөө авч хэрэглэх боломжтой гэсэн үг. Тэрний юу вэ гэхээр IRS-ийн 72-ийн E section дээр явж байна тийм. За тэгээд дараа нь юу гэхээр long term care for owner одоо болон executives гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө танд хүнд өвчин тохиолдлоо урт хугацааны одоо хүний асаргаанд орлоо тийм үү. Тийм тохиолдолд ерөнхийдөө энэ данснасаа 100% татвараас чөлөөтэй мөнгө гаргаж одоо хэрэглэх боломжтой. Энэ нь одоо яг сар болгоны тэтгэмж хэлбэрээр ч бас байж болно. Тийм.
За тэгээд дараагийнх нь тэгэхээр index strategy гэж байгаа тийм. Тэгэхээр ерөнхийдөө index данстай ялгаа нь гэхээр одоо балансаа төвчдөг гэсэн үг. Эдийн засгийн хямралаас шалтгаалж та мөнгө алдна гэсэн айлт байхгүй. Одоо variable төрлийн аккаунтууд одоо яадаг вэ гэхээр одоо энэ нэг ROTA, IRA болон одоо 401k бүх төрлийн дансууд чинь ерөнхийдөө variable аккаунт дээр явж байхаар яг эдийн засгийн маркет хямралд орлоо гэхэд тийм мөнгө алдна гэсэн бас айцтай. Яг хэдийн хэмжээний одоо өндөр эрсдэлтэй өндөр өгөөж өгдөг тийм айл нь байгаа. За тэгээд дараагийнх нь одоо guaranteed principle буюу одоо ерөөсөл мөнгө алдна гэсэн айцгүй буюу индекс одоо мөнгө төгчдөг данс тийм ээ. За тэгээд эдийн засгийн одоо ямар нэгэн улс орны эдийн засгийг хараад энэ одоо хятадын байдал нь үү одоо Чайна болон одоо бусад улс орнуудын эдийн засгаас шалтгаалж одоо нөгөө одоо өөрчлөлт орох үедээ одоо айцгүй байж болно гэсэн үг юм. За мөн тэгээд tax free capital funding гэдэг нь ерөнхийдөө та өөрийнхөө капитал хөрөнгийг үүсгэлээ тэндээсээ та access хийж одоо орж авч болно гэсэн үг. За тэгээд line of credit гэдэг нь яг уу ерөнхийдөө тэр капитал одоо үүсгэсэн одоо капитал данснасаа зээлийн одоо нэг урсгал зээл авдаг урсгал болгож болно, өөрийн банк болгож ашиглаж болно тийм ээ. Тэгээд эндээсээ loan хэлбэрээр аваад идэх. За тэгээд tax free pension буюу одоо энэ таны тэтгэврийн нэг хэсэг болж байна те. Одоо татвараас чөлөөтэй. За тэгэхээр нь IRS-ийн section 7782 гэж байгаа юм. За тэгээд хамгийн сүүлд одоо tax free wealth одоо буюу одоо үр хөвгөд ард байгаа үлдэж байгаа хүндээ татвараас чөлөөтэй хөрөнгийг одоо хууль ёсны дагуу үлдээж өгч байгаа. Тэр нь юу вэ гэхээр IRS-ийн section одоо 101-ийн A гэж байгаа. Тэгээ ерөнхийдөө яг эдгээр бенефитүүдийг одоо бол ер нь яг ингээ хараад энэ дундаасаа тэгээд яг уу компани болгоно одоо зохицож одоо яг qualification гэж бас байгаа. Бас тэнд нь одоо таарна гэдгийг нь бас ерөнхийдөө харна. Тэгээд энэ дөрлөг яг тухайн компани CPA байж болно. Бид нэр бас хамтарч ажиллана. Тэгээд ер нь бол яг сүүлийн 2 жилийнх нь одоо statement-ийг бас харж ээж бас яг шийднэ л дээ. Тийм. Зөв. За эдгээр нь ерөнхийдөө нэлээд нарийн хуулийн зохицуулалттай, татварын хуулийн маш нарийн зохицуулалттай ийм одоо үйлчлэх байх нь ойлгогдож байна. За тийм учраас хэрвээ одоо энэ ярилцлага үзэж байгаа, бизнес эрхэлж байгаа, саяын ярьсан зүйлийг одоо давуу талыг ашиглая гэж шийдэж байгаа хүмүүсийн хувьд хамгийн түрүүнд хийх алхам юу байх вэ? Энэ одоо саяын ярьдаг бонусыг одоо ашиглая гэсэн хүмүүсийн хувьд. За мэдээж хамгийн түрүүнд болохоор мэдээж Oikapitалтай холбогдно тийм ээ, холбогдоод за одоо яг ийм бизнестэй гэдэг яг иймэрхүү одоо ойролцоогоор тэдэн төрөний одоо бенефиттэй гэдэг. Тэгэхээр бид хоёр бас өөрсдөө нөгөө in-house CPA буюу одоо бид нартай хамтарч ажилладаг одоо татварын advisor-ууд тийм ээ, тэм хүмүүстэйгээ хамтраад за одоо энэ хүмүүс иймэрхүү төлөвлөгөө хийх гэж ингээд ерөөхдөө товч мэдээлэл ихлэх үгэн тий. Ягаад тэгэхээр энэ хүн чинь одоо удаан хугацааны татварын бенефит авах чинь тэгээд бас тэр хүнийхээ болж өгөх CPA-тэй бас холбогдоод тийм ээ өөр одоо энэ битэртэй хамтарч ажилладаг тэр CPA тэр хүнийхээ CPA-тэй одоо холбогдоод тийм ээ тэгээд ерөөхдөө бид хоёр болохоор төлөвлөлт планыг бол хийж өгдөг тий. Тэгээд ерөөхдөө мэдээлэл авлаа. За тэгээд qualification одоо юу ах вэ гэж тэрийг бас яриа явчихна тийм ээ. Тэгэхээр хамгийн түрүүнд ер нь уулзаад мэдээлэлээ сайн ерөөхдөө авах байгаа гэсэн үг. Тэгээд яг зарим бизнес хэрэглэгч одоо жишээ нь гадаад хүмүүс бол угаасаа олон жил хэрэглээс сурсан хүмүүс бол шууд стайл за одоо энэ жил бол тийм юм хийлгмээрэн тийм хийлгээгээд одоо өөртөө шууд нөгөө мэдээлэлтэй хүмүүс бол шууд ярина тий. Гэхдээ ерөнхийдөө бол яг таны хэлснээр яг Монгол хүмүүсийн маань хувьд одоо мэдээж энэ салбар дээр ажиллаж байгаа татварын CPA advisor бол байгалах тийм ээ. Тэгэхээр бид тэрс тийм хүмүүстэй бол хамтарч ажиллах бол санал бол байгаа. Oikap тэр энэ жилдээ бол open байгаа шүү тий. Тэгэхээр ер нь бол тэгвэл бас Монгол хүмүүстэй ингээд хангалттай мэдээлэл нөгөөд тусалж авах боломж бол байна гэсэн үг тий. Тэгэхээр ерөнхийдөө мэдээлэл хангалттай өгөндөө тий одоо тий. Тэгэхээр бидний ажлын шаардлага ч гэсэндээ угаасаа одоо энэ сонирхож байгаа бизнес ерөнхийдөө шууд эхний удаад уулзаад бол бизнес угаасаа хийхгүй тийм ээ. Одоо мэдээлэл хангалттай өглөө хоёр дахь удаага юу хийх хэлээгээд одоо нөгөө юу степүүд гэх юм да тийм ээ. Одоо шатлал тийм ажлын шатлал гэсэн юм бол байгаа. Тэгэхээр
холбогдоод та мэдээлэлээ сайхан авчих хэрэгтэй. Тэгээд компанийн талаар энэ компанид ингэж хийвэл болох нь уу тийм ээ. Тэгэхээр татвар төлөлт оюукаас хэлсэн сүүлийн 2 жилийнхэн татвар тэр зэрэг төлж जैन. Тэгэхээр хэдэн төгрөгийг одоо та компаниасаа одоо тийм ээ Exegero бонус руу хийх хамгийн тохиромжтой хувилбар нь юу вэ гэдэг тэр тал дээр нь ажиллана гэсэн үгтэй. Тий. За бизнес эхэлж байгаа монгол хүмүүсийн хувьд одоо хэл мэдэхгүй зовлон байхгүй байх нь шүү дээ. Сумья сүрэн оюун жиргал хоёртой холбогдоод өөрийн одоо үндсэн монгол хэлээрээ саяын ярьсан одоо магадгүй хэл мэдэхгүй хүмүүсийн хувьд нэлээд төвхтэй ийм олон одоо код модтай юм байна л да. Гэхдээ даваа тал нь монгол хүмүүс сайхан зөвлөгөө өгөх юм боломжтой байна. За ингээд өөр мужид байгаа хүмүүсийн сая дээр дурдсан 20 одоо үйл ажиллагаа явуулах лайсенс өгөх юм мужид орсон сууж байгаа хүмүүс одоо энэ шиг ингээд Zoom одоо уулзах зохион байгуулад юм уу утсаар холбогдоод зөвлөгөө авах боломжтой байна. За мөн одоо татварын тооцоо үйлчлэгээ үзүүлдэг хүмүүсийн хувьд бас хамтын ажиллагааны боломж бас байна л гэж ярьж байна тийм ээ. Одоо сумья сүрэн оюун жиргал хоёртой холбогдоод татварын үйлчлэгээндээ ийм одоо мэтлэнгээр үйлчлэгээ бас нэмж илүү монголчуудаа одоо илүү одоо өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг хүргэх тус болох ийм боломж байна. Бид ISO section 162 дээр ажиллахын тулд тусдаа арай өөр төрлийн лиценз авдаг. Тэгээд арай яг энэ тайлбарлуугаа магадгүй жоохон мэрэгшиг хүмүүс бас их байдгийг бас бид тэр анзаарсан л да. Яг ингээд ажиллаад явж байхад тэгэхээр яг хуу магадгүй яг шинээр юмыг сураад дахиад нэг тийм бас нэг ажлын дахиад нэг бизнесийн хаалгыг нээгээд тэгээд ажиллаж бас яагаад болохгүй гэж тий. За танаа танилцуулгаас үзэж явахад одоо нэлээд өргөн цар хүрээтэй хувь хүний болон одоо бизнесийн санхүүгийн үйлчлэгээ үзүүлдэг ийм одоо компани шүү дээ. Тэгэхээр яг миний хувьд сонирхож байсан яг одоо Америкийн улсад амьдарч байгаа, ажиллаж байгаа, хувийн бизнес эрхэлж байгаа монголчуудын хувьд танай компани үзүүлж байгаа үйлчлэгүүдээс аль нь илүү одоо эрэлт хэрэгцээ ихтэй байна вэ? Ямар үйлчлэгийг илүү монголчуудаас сонирхож байна? Монгол хүмүүс бол ерөөхдөө хөвчлэн детгүүр тийм ээ. Детгүүр одоо ягаад гэхээр одоо Америкт олон жил амьдарчлаа. Тэгээд одоо эхний хэдэн жил бол ерөөсөө одоо ямар ажил хийх үү, яах вэ, хөөр хүүхдүүдээ яах вэ гэдэг одоо завгүй явж итэл одоо нэг мэд детгүүрт гарах гээд байна. Детгүүрээ яах вэ гэдэг ерөөхдөө хамгийн их асуулт ерөөхдөө гарч ирнэ. За тэгэхээр детгүүр за хоёрдугаарх нь болохоор мэдээж нөгөө одоо Америкт чинь одоо ингээл ямар нэг юм бол одоо амьд атгал тийм ээ. Амьд атгал бол бидний доор охнор буюу гэр бүл болгонд хэрэгцээтэй юм байгаа тийм ээ. Тэр хүмүүсээс за ямар нэг юм бол одоо миний өөр хүүхдүүд бас ингээд Америкт чинь бас тэгэл одоо ямар нэг юм бол тэгэл одоо бас юм хурдан иргэн штэ тийм ээ. Тэгэхээр одоо монгол шиг ямар хамаатасаа даах төс гэл ингээд явахгүй тийм ээ. Хүн болгон заагүй өөр өөртөө хамыг аваа явж болохоор амьд атгал бол чухал. Тэгээд за тэр хоёр тэгээ мэдээж хүүхдийн сургалтын сан, коллеж фанд байна. Тэгээд мэдээж өв хөрөнгөө цуглуулсан хүний хувьд гэрээсэл гэж бас байгаа тийм ээ. Гэрээсэл бас одоо хаусаа хийхгүй бол тийм ээ. Бас одоо state probate гэдэг бас юм бол байгаа. За тэр үйлчлэгээ. За тэгээд мэдээж бизнес өвнөрүүдэд Exegero бонус тийм ээ. Тэгэхээр ерөөхдөө team үйлчлэгээгээр Монгол хүмүүсэл их холбогддог тийм. Тэгэхээр ч одоо ерөөсөө гэр бүлийн тийм тулгамдсан юм гэдэг одоо ерөөхдөө тэр тал дээр нь одоо зөвлөгөө өгөөлөг. Монгол хэлээрээ тэгэхээр чинь бас хүмүүстэй айгүй төхөмтэй л дөө тийм. Анх би бол монгол хүмүүстэй баг ажилладаг, баг 4-5 жил дандаа гадаад хүмүүстэй ажиллаад явдаг гэсэн. Тэгээд сүүлдээ монгол хүмүүс мэдээлэл өгөөд манай монгол хүмүүс одоо л харьцангуй юу болсон бэлээ мэдээлэлтэй тийм ээ. Тий, яг мэдээлэл аюул сайтай тий. Тэгэхээр одоо танай нэвтрүүлгийг бас аюул их үзэж байгаа. Таас хүмүүст ингэж аюул сайн мэдээлэл өгөөд хүмүүстэй их л тус болж байгаа одоо энэ чинь одоо нэг аюул гоё мэдээллийн сувг хэлбэр байна тий. Баярлалаа. За танай компани та хоёрын хувьд үйлчлэгээ олон нийтэд хүргэхийн тулд хамтын ажиллагааны хувьд ямар хэмжээнд явж байна? Ямар компаниудтай хамтран ажиллаж байна? Энэ талаараа бас сонирхолж ирээч. За ерөнхийдөө бидний хувьд нөгөө independent contract-тай ажилладаг хүмүүс ерөнхийдөө broker dealer компани Transamerica, ерөнхий agency man World Financial Group тэ давуу тал нь юу юм гэхээр одоо 77-оос 300 одоо төрлийн одоо
одоо инвестментийн болон одоо хөрөнгө даатгалын компаниудтай ажилдаг, хөрөнгө оруулалт даатгалын компаниудтай ажилдаг. Тэгээд яг энэ компаниудаас тусгаалan одоо тренинг одоо дадлагыг аваад явчихдаг. Байнгын одоо сургалт семинард оролцож байна. За тэгээд яг энэ ямар нэгэн одоо өөрчлөлт гарч ийн тэр болох нь яг цаг үеийн мэдээлэл дээр нь явж байгаа л да. За мөн тэгээд ерөөсөө AirAge буюу одоо хамгийн A зэрэглэлийн санхүүгийн сервис үйлчилгээ үзүүлдэг компаниудтай ажиллаж ин гэдэг л ерөөсөө даваа тал нь гэсэн үг. Тэгээд тэг ер нь бол тий даваа тал нь гэсэн үг. За ерөнхий мэдээлэл өгье гуруулаа. Одоо татварын үйлрэл эхлэх гэж байна. За энэ жилийн хувьд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд өмнө нь одоо хэрэгжижсэн татварын хөнгөлтөөс гадна энэ жилийн одоо онцлогтой шинээр нэмэгдсэн ч юм уу тийм янзын татварын одоо онцлогтой шинэ хууль журам даваатай болон одоо хүмүүсийн анхаарч зохих тийм зүйл байна уу? Үүнийг бас бизнес эрхэлж байгаа хүмүүстэй бас сэвжлүүлж хэлье даа гэсэн ийм зүйл байвал бидэнтэй хуваалцаач. За мэдээж за тэгэхээр байлгүй яах вэ? Төлдрөх. Ерөнхийдөө бол нөгөө юу яана? Ямар ч гэсэн нөгөө та ямар нэгэн байдлаар одоо мэдээж бизнес owner эрхлэгч тийм ээ S corp, C corp гэдэг маш их татвар төлөөд байвал тийм ээ. Одоо энэ бол дараагийн одоо бас нэг боломж бололцоо татвараа бууруулах ерөөсөө арга зам бол байгаа шүү. Тэгэхээр одоо татвараа бодуулахаас өмнө тийм ээ газ энэ жилийнхаа ерөөхдөө CPI-тайгаа жоохон яриад таач баг өөрөө мэдж байгаа сар жилийн хэдэн төгрөгийн одоо татвар төлж байгаа тийм ээ. Тэгэхээр тэрийг бас бууруулахын арга бол байгаа шүү. Тэгэхээр тэрнээсээ өмнө ерөөхдөө бидэртэй уулзаад яг ямар тохиромжтой төлөвлөгөө байж болох вэ тийм ээ. Тэрийг бас хэлэхжүүл бас боломжийн гэсэн үг. Тий. Тэгээд дээрэс нь бизнес оунеруудын нэг түрүү дурдсан шиг одоо маш завгүй одоо ажилчдынхаа цалин төлнө тийм ээ. Тэгээд бизнесийн зардал гэл ингээд энэ хүмүүс чинь завгүй ингээд явж идэл нэг мэт 5 жил 10 жил болчихно. Тэгэхээр яг өөрсөндөө ингээд капитал хөрөнгө цуглуулах арга зам ерөөхдөө багтай харагдана. Тэгэхээр та цаг хугацаа алдахгүйгээр тийм ээ бизнесээр хийж авах хоорондоо гэс өөрөө цаашаа капитал хөрөнгө үүсгэх одоо боломж болцоод энд байна гэсэн үг тийм. Тэгэхээр ерөөхдөө бол хүлээх хэрэггүй аль болох одоо бизнесээ явуулж авах хоорондоо ерөөхдөө тэр хэрэгцээтэй бүхэл юм ерөөхдөө төлөвлөд зохицуулаад тийм ээ хийлгээд явуулсан. Тий. Тэр тал дээр ерөөхдөө харсан юм бол тий. Яагаад тэр хүмүүс 10 жил бизнес хийчлээ. Тэгээд ерөөсөө мдээгүй ч юм уу тий, сонсоогүй ч юм уу гэд мэдээлэлгүй байдаг хүмүүстэй бол таардаг. Тийм. Тэгэхээр ерөөсөө цаг хугацаа бол маш хурдан өнгөрчин тийм ээ. Америкч бүгдээрээ л завгүй гэд нэг мэтэл 10 жил 15 20 жил гээд. Тэгэхээр ерөнхийдөө бол хугацаа алдахгүй тэр талаараа судлаад явах хэрэгтэй гэж бодож байна тий. Ялангуяа энэ бол маш чухал мэдээлэл гэж бодож байна. Ягаад гэвэл одоо нэг үедээ харьцуулах юм бол одоо бидний ирж байсан үедээ харьцуулах юм бол маш олон хүмүүс бизнес эрхэлдэг болсон байна. Түүний нөгөөтэйгөр маш олон хүн одоо маш удаан хугацаанд одоо юу гэдгийг маш судалгаатай үнэлэлттэй бизнес одоо эрхлэх амжилтанд хүрэх ийм одоо олон стартап компаниуд гарч иж байна л да. Тэгэхээр юу гэдгийг дээр юмс бол одоо юу гэдгийг нэг цагийн ажил хийгээд мөнгө хураагаад Монгол буцах ийм одоо хандлага байсан бол одоо жинхэнэ одоо Америкийн компаниудтай одоо мөр зэрэгцсэн одоо хүч үзэх ийм компаниуд гарч иржээ. Тийм учраас ийм одоо нэг тренд бий болж байгаа учраас ялгаагүй үүнийг дагаад удаан хугацааны төлөвлөлт, санхүүгийн төлөвлөлт одоо цаг үеийн шаардлага болж байгаа учраас саяын өгж байгаа мэдээлэл бол маш чухал мэдээлэл гэж бодож байна. За одоо гуруула нэлээд одоо хог хүн тадруу чиглэсэн ерөнхий бас сэдвээр ярилцъя гэж бодож байна л да. Та хоёр ажилласан нөгөө юу одоо татварын одоо юу гэдэг хоороо хөлбөрөж байгаа хүмүүсийн нэг ийм одоо хандлага байгаад байна. За би бол сайн мэдэхгүй татварын хүн биш учраас хов хүнзгээс ажиглахад одоо хоороо хөлбөрөж байгаа хүмүүс татвараас зайлсхийх үүднээс татвараа одоо юу гэдгийг маш ашиггүй одоо гаргаж бодуулдаг одоо тооцоо хийдэг тийм ээ. Гэтэл одоо энэ одоо юу гэдгийг татвар төлөхгүй татвараа бизнесийн одоо үйл ажиллагаа ашиггүй одоо гаргаад татвараас нэг одоо хөндөрөөд гаргадаг. Гэтэл удаан хугацаанд магадгүй 5 жилийн дараа одоо mortgage ч юм уу тийм одоо
хэрэгцээ гарах үед нөгөө бизнес нь ашиггүй байж байдаг. Татврын тооцоогоор. Ийм хандлага та хоёрт ажиглагдсан уу? Миний ажиглал зөв байна уу, буруу байна уу? Хэрвээ зөв байгаа бол одоо бизнесийн татвар хийж байгаа хүмүүсийн хувьд та хоёрын зүгээс одоо өгөх зөвлөгөө ямар зөвлөгөө байж болох вэ? Татвараа тийм ээ. Одоо маш их дарагдуулаад орлого ашиггүй ингээ харагдсан бол мэдээж тийм ээ тэр хүн чинь яг уу одоо ийм планыг хийлхий гэвэл мэдээж одоо qualify болохгүй тийм ээ бизнес нь. Тэгэхээр яг уу нөгөө нэг яг богино хугацааныхаа одоо юмаа бодоод тийм ээ өнөө маргаашаа бодоод ингээд татвараа маш бага төлөх нь бас тийм одоо шилдэг хувилбар бол биш тийм ээ. За тэгэхээр одоо энэ дээр хэлэх гээд байгаа санаа нь яг татвараа тийм зөв шударгаараа бодуулаад тийм ээ тэгээ ашиг орлого олж ивэл тэрийгэ мэдэгдээд за тэгээд тэрнийхээ дагуу одоо хуулийнхын дагуу одоо энэ executive bonus планыхаа төлөвлөгөөг таваад явуул яг удаан хугацаанд та өв хөрөнгө legacy одоо capital fund үүсгэх бол боломж нь байна л гэдэг бол санаа байна гэсэн. Тэгэхээр магадгүй та сүүлийн 2 жил бизнес дээр татвар төлөөгүй маш их одоо айгүйх одоо tax write off буюу одоо нөгөө зардал их гарцсан бол тийм ээ одоо таас тэрийгэ янзлаад тэгээд энэ замаараа одоо тийм ээ өөрийн гэсэн ирээдүйн одоо үлдэх хөрөнгө тийм ээ бизнесээс үлдэж байгаа одоо тийм capital fund-а үүсгэх боломжтой шүү гэдгийг одоо санааг бол хийж болж байна энэ дээр. Тийм. За маш ойлгомжтой. Бизнес эхэлж байгаа хүмүүсийн хувьд татврын тооцоогоо маш шударгаар улсын ашиггаа бас сайн тодтогч хийж ивэл удаан хугацаанд тухайн бизнес болон тухайн бизнес эрхэлж байгаа хувь хүмүүсийн санхуд олон талын одоо эерэг ийм үр дагавар гарна гэдгийг хэлж байна. За та хоёрын одоо энэ хөө санхүүгийн мэргэжилтэн гэдэг энэ одоо мэргэжил бас сонирхолтой тэр болгон хүмүүс бас хийгээд байдгүй ийм бас ажил мэргэжлээ гэж би ойлгож байна миний хувьд. Тэгэхээр та хоёр энэ хөө өөрсдийн хийж байгаа бизнесийн тухай бас хүмүүст бас тодорхой бас мэдээлэл өгөөч. Та хоёр шиг ийм одоо санхүүгийн брокер, санхүүгийн мэргэжилтэн болъё гэсэн сонирхолтой хүмүүс байгаа бол одоо бас ямар одоо шатуудыг одоо даван туулах ёстой болох вэ? Юунаас эхлэх вэ гэдэг талаас бяцхан зөвлөгөө өгөөч. За баярлалаа. Үнэхээр гоё асуулт байна. Төгөлдөр ах тийм бас яг хэрэгтэй хүндээ одоо очих мэдээлэл авах асуулт байна. За тэгээд ер нь бол за энэ салбарт мэдээж яг хүн болгоны бас нэг зориглож орж чаддгүй салбар санхүү тийм ээ. Тэгэхээр яг айгүй санхүү гэдэг нэг хүн дүгнээс бас нэг магтгүй байдаг бас байж магтгүй тий. Тэгэхээр миний хувьд одоо яг өөрийнхөө жишээн дээр ингээд турдад хэлэхэд эндээ эхлээд бид нэр яг лицензаа аваад тий одоо лицензаа аваад ерөнхийдөө даатгалын эйжентээс эхэлж байгаа тийм ээ. Insurance agent тийм ээ. За ерөнхийдөө family protection буюу одоо амьд даатгалын төрлөөд тий одоо урт хугацааны халамжийн даатгалын төрлөөд тэгээд ерөнхийдөө 1-2 төрлийн лицензтэй ажиллаад цаашлаад одоо жишээ нь би одоо энэ жилийн сүүлээр гэхэд одоо security буюу одоо арилжааны лиценз авахаар одоо security license авахаар ингээд одоо төлөвлөд явж байна тий. Тэгээд ерөнхийдөө яг ингээд яг тэр хүн яг яаж хэлж байна яг тэндээс нь ингээд аваад ингээд системтэйгээр сургаад явдаг гэсэн үг. Тэгээд манай компанийн хувьд бол ерөнхийдөө санхүүгийн одоо world class financial service буюу одоо хамгийн дээд зэрэглэлийн санхүүгийн үйлчлэгийг үзүүлж байгаа юм. За тэр хүн ямар лицензтэй байна гэдгээс шалтгаалж байгаа тийм. За тэгээд дээрэс нь давхар хувь хүний одоо хөгжил буюу leadershipтэй хамт явдаг гэсэн үг. Тэгэхээр яаж энэ хүн өөрөө бэлэн боллоо тий одоо сумьягийн минь хувьд тэгэхэд 7-8 жил энэ одоо салбарт ажилласан ахлах брокер одоо өдөө ингээд хугацаанд цуглуулсан одоо боловсрол мэдлэгээ ингээд надад заагаад тий дараа дараагийн хүмүүстэй заагаад би ч гэсэн дараа дараагийн хүмүүстэй заагаад явж байна гэдэг чинь ерөөсөө бас араартай хүмүүсийг дагуулад явж байгаа гэсэн. Тэгэхээр ерөөсөө world class financial service leadershipтэй хамт явдаг гэсэн. Энэ бол ерөөсөө хамгийн одоо боломжтой. За ерөнхийдөө бол миний хувьд бол маш сонирхолтой санагдсан. Тэгээд үнэхээр дурлан одоо сурж байгаа сэдв маань ажил маань байгаа юм тий. Стил одоо сурсаар л явж байна. Маш ягаад гэвэл маш өргөн фейлд учраас маш их юм сурах юмтай. Одоо үргэлжлэн сурсаар л явах болно тий. Оюун жиргалын багш нь бол сумьяас ирнэ гэж ойлгосон тийм ээ. Тийм. Энэхүү салбарт одоо яг залж оруулсан, заа сургасан хүн бол сумьяас ирнэ. Тийм учраас senior broker гэсэн одоо тайлбартай нэг ойлгосон зүг үү те. Junior broker оюукагийн хувьд дараагийн level магадгүй senior broker болох тийм бас
хандлага байгаа юм тийм үү? Яг тий. Яг ер нь бол процесс яг тий. За сүмийн нэмээд хэлэхөө тий. За тэгэхээр тэгээ ямар хүмүүст мэдээж ямар хүмүүс тохиром тий хүмүүс ингээд анхнаас ингээд хараад оо вау оюука сүми өстө ямар бодлаг юм бэ, ямар мундаг юм бэ тий. Өстө ийм болтлоо гэж хүмүүс ингээд аюух тэгж хэлдэг байхгүй. Гэхдээ мэдээж ямар ч саксес бүх юм тийм ээ. Одоо хөдөлмөр одоо нэг шөнийн дотор бол болохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр ч айгүй маш олон жилийн хөдөлмөр Оросны эцэст яг энд салбарт ингээд ажиллаад явж байна. Тэгээд яг нэг юм нь юу гэж боддог вэ гэхээр ер нь бол манай монгол хүмүүс чинь л айгүй авьяастай хүмүүс тийм ээ. Авьяастай хүмүүс байна. Маш юмыг хараад хурдан сурдаг хийдэг тийм ээ. Ерөнхийдөө маш олон давуу тал байгаа. Тэгэхээр ерөөсөө давуу тал дээрээ тулгуурлаад та өөрийгөө гой хөгжүүлэх хэрэгтэй тий. Давуу тал дээрээ тулгуурлаад яагаад сурч болохгүй гэж санхүү financial мэдээлэл байна тийм ээ. Монгол хэл дээрээ байна. Монгол брокертэй байна тийм ээ. За тэгээд дээрэс нь одоо хүн өөрөө ажиллаа хийнгээ хүнд туслаад тэгээд гэр бүлийн одоо цалингаа олоод явж байна гэдэг чинь бол өөр юу хэрэгтэй юм бэ тийм ээ. Тэгэхээр тэр талаас харуул миний бодлоор хүн болгон ерөөхдөө үзэл алдах хэрэгтэй. Ер нь бол үзэл алдах хэрэгтэй тий. Тэгэхээр яг одоо энэ 7-8 жилийн турш одоо 700-аад хүнд одоо ингээл заагаад явж л байна тийм ээ. Тэгэхээр миний гол зорилго бол Монгол брокерууд бол олныг төрүүлмээр хамгийн багадаа 10 брокер одоо төрүүлэх зорилготой явж байна. Тэгээд мэдээж гадаад хүмүүс бол ингээд сургаад явдаг хажуугаар нь тий. Одоо миний 99% бол гадаад хүмүүс л сургаад эйжентуудаа сургаа явна. Тэгэхээр гадаад хүмүүсийн нэг давуу юм нь болохоор ерөөсө хэлсэн юмыг шууд хийдэг тийм ээ. За ийм гэвэл за яг тэр чигээр нь хийдэг илүү дутуу юм асуухгүй тийм ээ. Тэгээд давуу тал байна. Монгол хүмүүсийн нэг юм нь болохоор тэр хүнд үнэхээр гоё боломж болцоо байгаад хахаар өөрсдөө жоохон голоод ингээд хойш суух гэдэг тийм ээ. Тэгэхээр ерөөсө тэрийгээ ингээд болчихвол юм бол ерөөхдөө яагаад болохгүй гэж тийм ээ. Тэгээд бас өөрсөндөө сануулах хэрэгтэй. Бид нар ч одоо эцэг их орноос хол тийм ээ. Одоо зарим хүмүүс чинь 10 жил 20 жил амьдарч байна. Тэгээд бид нар энд зүгээр нэг ингээд бас ингээд цагийн ажил хийгээл ингээд яг цагийн ажил хийж байгаа хүмүүс сайн л да мэдээж ойр зургийн бэлэг төлж जैन тийм ээ. Тэгэхээр тэрийг удаан ингэж бас хийхийнхаа оронд тийм ээ. Бас ингээд сурч боловсрлоод хөгжөөд явахаас боломжтой байна. Тэгэхээр ер нь бол яг хамгийн анхны ер нь одоо та за ямар хүмүүс зүгээр вэ гэвэл ер нь бол өөртөө хүн итгэх хэрэгтэй тийм ээ. Тэгээд ер нь бол ямыг зөв талаас нь айгүй эрэг талаас нь хардаг хүн маш чухал энэ салбарт. Дээрээс нь бас хүний төлөө бас 2-3 одоо илүү юм хийчдэг тийм хүн бас хэрэгтэй. Ягаад гэхээр оюука битгаар одоо ингээд 10 гэр бүлтэй суулаа тий. Тэгээд тэнд чинь бол зөндөө ярина одоо зөвлөгөө өгнө тийм ээ. Тэгээд зөндөө юм гарна зарим хүн баярлаач гин тэгээд зарим хүн нь зөвхөө гэл тиймэрхүү бол тохиолдол гарна шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр мэрэгчлээсээ бүр өөр одоо салбарт хүн туслах хэрэг гарна тий. Тэгэхээр яг хийж байгаа юмдаа байнга баярлаад яваад энэ салбар бол үнэхээр гоё салбар. Гэхдээ мэдээж амаргүй. Гэхдээ хүн өөрөө л хичээж чадах юм бол тий. Би тэрийг бол байнга хийдэг. Өөрөө хичээж чадах юм бол ерөнхийдөө хүссэн болгондоо бол хүрэх боломж нь байна. Тэгээ хамгийн түрүүнд болохоор яг оюука бит хоёр ингээд одоо ажиллаа явахад одоо би өөрөө нэг монгол хүн учраас тийм ээ бас монгол эйжентэд монгол хүнээс илүү тусалчихъя гэсэн юм бол дандаа дээж идэг байхгүй юу. Одоо миний дотор бол тийм ээ. Яагаад тэгэхээр би ч гэсэндээ одоо Америкт ирээд хин нэгэн монгол хүн надад тусалсан учраас л одоо миний амьдрал цааш явж байгаа шүү дээ. Одоо тэгэхээр намайг бас сургаж исэн монгол брокер байгаа. Уган цэцэг бор гэдэг нэмэгтэй бас байгаа. Тэгэхээр чи ерөөсөл би өнөөдөр тусламж авсан одоо дараагийн хүндээ яаж туслах вэ гэдэг талаасаа харуул үнэхээр боломжтой гоё боломж бол байгаа. Гэхдээ яг зарим хүмүүс нөгөө юу ядгийг ийм тийм минитрээ гэж янз янзын нөө сөрөг бодолтой байвал бас хэцүү шүү дээ тийм ээ. Юмны сөрөг юмыг хараад яваад байвал тэгээд урагшаад явахгүй. Тийм. Тэгэхээр салбар нь бол гоё, хийдэг ажил маань бол гоё тийм ээ. Гэхдээ хамгийн гол нь та юмыг яаж харж яана вэ гэдгийг ерөнхийдөө ер нь хамгийн сүүлийн асуулт болоод үлддэг тийм. Тэгэхээр тийм Монгол хүмүүсийн хувьд нэгэн шинэ салбар потенциалтай салбар байна. Хамгийн том таваад нь одоо цаашаа ингээд зааж сургаад хөтлөөд явах Монгол мэргэжилтэн хүмүүс бэлэн ажиллаж байна. Энэ боломжийг ашиглаарай гэдэг.
ийм мессежийг миний зүгээс өгмөр байна. За сүүлийн би нэг 3 асуултыг таарийн одоо бизнестэй ихээс илүүтэй хувь хүмүүстэй чиглэсэн асуулт байна л да. За хэрвээ та магадгүй Монголд одоо бизнес эхэлж байсан, үгүй бол бизнес эхэлж байгаагүй бол одоо сонсож дуулсан мэдээллийн одоо хувьд ярихад Америкийн эзэн улсад бизнес эхлэх, Монгол бизнес эхлэхийн одоо үндсэн ялгаа нь юу байдаг юм бэ? Америкт бизнес эхлэхийн одоо Монголд байдгүй том даваа тал нь юу? Мөн одоо сул тал байх уу? За энэ тал дээр бол би бол яг Монголд бол бизнес эрхэлж ирсэн туршлага бол байхгүй. Яг улсын байгууллагад ажилладаг байсан. Тэгээд арай бизнесийн салбараас өөр мэрэгчлээ байсан. Гэтэ яг миний зүгээс ингээд анзаараад эхлэхэд бол энд бол маш их боломжууд байдаг. Ерөөсөө энэ хүн өөрөө яг хууль ёсны дагуу тий яг салбарын мэрэгчлэлтэн болгоныг ажилуулад ингээд явхад бол ер нь бол яг self employee буюу одоо бизнес эрхлэгчид хүмүүс бол яг ямар нэгэн корпорац компанид ажилласнаас илүү бенефиттэй, илүү одоо олон жилийн хугацаанд одоо тууштай явж чадах юм бол илүү одоо амжилтанд хүрэх тийм магадлалтай ерөнхийдөө тийм байгааг ерөөсөө анзаарсан. Тийм тэр бол ерөөсөө хамгийн давуу тал. Тэгээд яг бүгд хууль ёсны ямар нэгэн байдлаар тий бас Монголд бас жоохон хэцүү шүү дээ. Тийм одоо хүнд нөхцөл байдалтай бас болохгүй яж болно гэсэн үг. Тий. За энэ дээр нэмээд хэлэхэд яг Монголд ингээд жижиг дунд бизнес тийм ээ эрхлэгчдэд болохоор ерөөсөө тулгардаг том асуудлуудыг ингээд яг сонсоод ахаар одоо нэг бизнесээ хийхэд одоо хэрэгцээний одоо эрх тийм ээ тэрийг авахын тулд заавал нэг хүнийг таньдаг ч юм уу тийм ээ. За тэгвэл одоо тэгжээж ажиллах хурдан бүтэн ч юм уу. Гэтэл Америкт болохоор жижиг дунд бизнесүүд эрхлэхэд бол маш тохиромжтой. Ягаад тэгэхээр за энэ одоо стейтээс тийм ээ энэ мужаас ямар лиценз шаардлагатай тэрийг нь авлаа. За тэгээд тэр лицензийг авчингууд стейтээс ерөөсө тогтсон үнэтэй. За одоо тэдэн төгрөгийг тийш нь төлөөд ингээд бүх юм тодорхой. Тэгэхээр яг миний ажилласнаар жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүний хувьд бол тийм дарамт шахалт бол маш багатай. Өөрөө л үнэхээр мэдээлэлээ олоод сайн CPA-тэй, сайн хуульчтай, тэгээд сайн санхүүгийн үйлчлэгээ үзүүлэлт төлөвлөлт хийдэг хүмүүстэй холбоотой байх юм бол бизнесээ одоо үргэлжлүүлээд явах боломж байна. Тэгэхээр нэг байж болно. За хоёрдугаарх нь болохоор нэг харсан болохоор Америкч яг нөгөө одоо би энэ хүн бизнесээ ингээд эрхлээд явж чинь тийм ээ хуулийнхаа дагуу яг татвараа төлөөл явж чинь. Гэтэл одоо нөгөө нэг хүн шууд гарч ирээд одоо бизнесийнхаа шууд санааг өөрчлөж юм уу яг тэр шиг бизнес ингээд хийгээд явах тийм ээ. Тэр бүх боломжцоог цаанаас нь зохицуулсан байдаг. За одоо жишээ нь одоо энэ одоо байршил дээр танах одоо бизнесээ одоо хийж болно тийм үү. Гэтэл дараа нь одоо нэг кофе шоп ажиллаж итэл Starbucks ирээ шууд нээ гэвэл бас тэр одоо ажиллаж байгаа хүний бизнесийг тодорхой хэмжээгээр хамгаалах тэр орчин тийм ээ. Тэр юмыг бол жоохон бүрдүүлээд өгсөн байдгийн байна гэж ерөөхдөө ажилласан. Тэгэхээр яг тэр талаасаа болохоор бас давуугүй дэжгүй сайн. Ерөөхдөө жижиг дунд бизнес эрхэлдэг тэр бүх нөхцөлийн ингээд хуульчилсан. Ерөөсөө ядаад ах юмгүй. Одоо хилтэй устай байна, хайлаа боллоо тийм ээ. Яах вэ хүйстэй тэргүй холбогдлоо ингээд тэглээгээд ерөөсөө юмнууд нь тодорхой байж идэг учраас ерөөхдөө бизнес эрхлэх хүмүүст бол боломж маш их байдаг гэж яг оюукаг хэлдэг шиг бол харагдсан тий. Бизнесийн орчин, эрх зүйн орчин бол маш нээлттэй тодорхой хүн болгонд эрх тэгш үйлчилдэг. Ямар нэгэн одоо үйлчилгээ компани нээхийн тулд хэн нэгэн таны тал одоо шаардлагагүй айл гэдэг. Яг үнэ. Тийм одоо том даваа тал байна тийм ээ. Тий яа. За хоёрдугаарт нь магадгүй та судалж байсан гэж магадгүй. Ер нь Америкийн эзэн улсын одоо 50 мужи Вашингтон ДС хотод бизнес эрхлэх хамгийн одоо тохиромжтой гэдэг юм уу? Шинээр бизнес эхэлж байгаа стартап хүмүүсийн хувьд одоо татварын орчин хамгийн таатай ийм одоо мужуудын тухай судалгаа хийж үзв. Энэ талаар сонссон, мэдсэн ийм зүйл байвал манай үзэгчтэй хуваалцаач. За тэгэхээр мэдээж яг одоо олон жил амьдраад ингээд харахаар яг мэдээж ямар бизнес эрхлэгч байгаа вэ гэдэг чинь маш чухал тийм ээ. Ямар бизнес эрхлээд одоо хин таны үйлчлүүлэгч юм бэ? Ямар одоо маркетинг одоо чиглэсэн бизнес хийж байгаа вэ гэдэг чинь ерөөхдөө бол тийм ээ тэр чинь гол. Дээрэс нь яг бизнесийн орчин гэхээрээ
одоо яг би Калифорнид хамгийн анх амьдралаа эхэлсэн. Тэгэхээр яг миний харснаар Калифорни бол айгүй тийм бизнес эрхэлж байгаа. Тэгээд тэр тусмаа одоо цагаач хүмүүсийн хувьд бол боломж олцоо айгүй ихтэй олонтой. Тэг хүн ам ихтэй нэгдүгээр хоёрдугаар Калифорни эдийн засгаараас одоо эдийн засгийн нэлээд одоо энэ Америкийнхаа одоо нэлээд ашиг чадaltaй ордог тийм ээ. Тий, яг ордог. Өнгөрсөн жилээ миний сонссноор Калифорни одоо маш их төсвийн ашигтай гарсан гэж сонсч байсан шүү дээ. Тий, яг тий. Тэгэхээр яг Калифорни бол миний хувьд бол хамгийн сайхан одоо мужи болж байсан. Тий, тэгээд яг харахаар яг цагаач хүмүүс би энийгээ дэмжих тал дээр айгүй мундаг. Одоо би жишээ нь өнөөдөр Монгол хүн, Аз хүн санхүүгийн салбарт брокер болно тий. Гэтэл Калифорнид бол яг над чиг юм Аз цагаач зөндөл эмэгтэйчүүд байна. Хятад хүнч ингээл брокер болоод явж гэн тий. Америк цагаан үнэнч болоод явж гэн. Тэгэхээр яг цагаач хүмүүсийг айгүй тийм нээлттэй хардаг. Хэрвээ би өнөөдөр магадгүй одоо дунд мужи одоо ямар мужи гэдгийг тий одоо Аз хүн байхгүй газар тий эхлэхүүл тэр хүмүүс яаж намайг хүлээж авах вэ тийм ээ. Тэгэхээр яг Калифорниас тэр талаасаа тэгээд байдаг хүмүүс нь бас Калифорнихан бол айгүй ер нь нээлттэй. Ерөнхийдөө шинэ соргог юмд ерөнхийдөө айгүй нээлттэй хүлээж авдаг. Одоо Silicon Valley чинь дандаа том одоо технологийн одоо revolution хийж байгаа газар шүү дээ. Тэгэхээр тэр талаасаа болж байна. Мэдээж тэрийгээ дагаад сул тал нь жоохон үнэтэй тийм ээ. Одоо үнэтэй, real estate үнэтэй, амьдралын өртөг бол үнэтэй газар. Тэгээд цаг агаар явдал ерөөсөө зүршгүй хамгийн гоё одоо цаг агаартай газар байна. Тэгээд яг эстетийн татвар авна тийм ээ. Орлого их хийгээд ирэх тусмаа одоо 250, 500 мянга, 700 мянган долларын одоо орлоготой хүрээд ирвэл та эстетийн татвар төлөөд эхэлнэ тийм. Тэгэхээр яг Калифорнинд ингээд хөл гараа олоод нэгэн томорсон хүмүүс нь тийм ээ одоо орлогын эстетийн орлогын татвар одоо 0 буюу тийм мужид руу бас одоо нүүх ч юм уу тийм ээ одоо тийшээгээ үйл ажиллагаагаа чиглүүлэх тохиолдол байгаа. Тэгэхээр одоо яг юм Флорида тийм ээ Texas гэх одоо мужуудад эстетийн татвар байхгүй тийм мужид руу одоо явах одоо чиглэлээр харагдчихээн тийм. Тэгэхээр яг тэр хувь хүнийхээ одоо тэр хувь хүний үзэл тийм ээ үзэл санаа одоо бизнесээ хийгээд хажуугаар нь яг юу тэр хүнд илүү тааламжтай байдгийг гэлээ. Тиймэрхүү талаас манай мужийн бас хувьд бол маш боломжтой бас их цагаач хүмүүс ихтэй. Ерөнхийдөө Аз хүмүүс бас ихтэй Chinese гаралтай, Chinese American хүмүүс ерөнхийдөө энэ улсыг энэ одоо мужийн суурийг илүү босгосон гэж үздэг. Тэгээд IT болоо одоо Silicon Valley буюу одоо IT-ийн салбар илүү өндөр одоо хөгжсөн байдаг тий. Тэгэхээр маш их боловсралтай тийм одоо IT-ийн салбарын хүмүүс бүр илүү их байдгийг. Тэгээд бас ерөнхийдөө эстетийн татвар бол айгүй бага. Тэгээд 6.5-аас 10 хүртэл байсан уу яасан. Тэгэхээр ер нь бол энэ тэндээс айгүй их инженерүүд технологи ирж амьдрах бас их сонирхолтой байгаа гэж ажиглагдаад байна. За тэгээд ихтэй яг хөө мэдээж одоо real estate-ийн үн бол өсөж ийн зардал бол бас жоохон өндөр байгаа. Яг тэрийгээ дагаад. Яг үнэ. Танаа үлдээ Washington State-ийг хэлж байна тий. Washington Seattle. За. Тэгээ эндээс яг нэмэт хэлэхэд ерөөхдөө эргээ дагсан газрууд тий одоо энэ хэсэг бол Калифорниа, Вашингтон гэ эргээ дагсан тий одоо оюука маань одоо би Калифорниагаас дэшегээ Вашингтон, Орегон, Вашингтон гэдэг оюука ଭିтэр чинь нэг эрг дагсан газар. Нөгөө эрг гэхээр Нью-Йорк гэдэг доошоо байгаа даа шүү дээ. Тэгэхээр яг эрг дагсан газар бизнес эхлэхэд ерөөхдөө хүн амын тоо ихтэй учраас бас ерөөхдөө боломжийн. Тэгээд та бизнесээ магадгүй establish болоод 5 жил 10 жилийн дараа дунд мужи руу яваад одоо бүр нөгөө нам гүм тийм ээ сайхан уул модонд амьдрыг гэвэл бас тэгж болно тийм ээ. Тэгэхээр яг тэр талаас харахаар эрэг дагсан мужид ер нь бол хүмүүс нь ер нь хүн ам ихтэй хүмүүсийн одоо сэтгэхүй шинэ юм хүлээж авах чадвар арай өндөр тийм ээ байдэм байна да гэж ерөөхдөө ажиллагдсан. Тийм. Амьдрал буцалсан л одоо бизнесийн орчин байна шүү дээ. Яг үнэ. Хүн ам ихтэй нүүн очиж байгаа цагаачд маш их өргөн одоо олон үндэстнийг хамарсан. Түүнийгээ дагсан одоо бизнесийн одоо орчин бол маш сайн тийм ээ. Тийм учраас бас татвар байх нь ойлгомжтой.
Яг Нөгөө үнэ. талаар бас татварыг одоо зеро ч юм уу можийн татвар авдаг гэдэг нь бас нөгөө талаар бас нэг сул тал байж болно шүү дээ. Бизнесийн одоо орчин одоо хэцүү ч юм уу тийм ээ. Зах зээл илүү хомигдмал ч юм уу. Түүнийг одоо яах одоо хүмүүсийг татах үднээс татвараас чөлөөлдөг ч юм уу. За тэр бол өстой тустай маш том сэдв юм л да. Мужийн бодлого байгаа тий. Тий эхэлж байгаа бизнесийн чиглэл үйл ажиллагаанаас хамаарат бас мөнгө хүчээс харилцан адилгүй байж болно л доо. За маш ойлгомжтой. За сүүлчийн асуулт бол цэвэр одоо хог хүмүүст чиглэсэн ийм асуулт байна. За үүнийг би одоо хүн болгоноос л асууя гэсэн ийм одоо бодолтой байгаа. За Америкийн эцэг улсад дөнгөж шинээр ирж байгаа шинэ дотн одоо ирж суурьж байгаа хүмүүст одоо тайрын хувийн зүгээс хамгийн одоо хэлэх дуртай зөвлөгөө ямар зөвлөгөө байдаг вэ? Одоо за энэ бол заавал бизнес гэхгүй тийм ээ хов хүмүүсийн зүгээс. Одоо би бол шиг бол одоо хүмүүстэй уулзаад хэлэх дуртай тийм зөвлөгөө зөндөө байдаг л да. Хамгийн түрүүнд л нэг баг цээжилсэн шихүү тэгээрээ ингээрэй гэл. Тайрын хувьд шинээр одоо ирж байгаа хүмүүстэй уулздаг гэж бодох юм бол одоо ямар зөвлөгөөг төлөх вэ? За баярлж байна. Хэдэ бид дараа нэмий. Одоо би тав дахь зүйл шүү дээ. Тэгэхээр чи би бас шинэ хүн байхгүй. За тэгэхээр за шинэ хүмүүст бол ерөнхийдөө хандаж хэлэхэд би ч бас магадгүй одоо шинэ хүний тоонд бас явж иж магадгүй тийм ээ. Тав дахь зүйл гэхээр тэгээд хандаж хэлэхэд за нэгдүгээрт яг их хүүс зүртэй баталгаатай одоо мэрэгжлийн хүмүүсээс зөв мэдээлэл аваа тийм ээ. Яг эргэн тойрны одоо өөрөө мэдэхгүй тийм найзаасаа ч юм уу нэг хамаатны ахаасаа ч юм уу тийм одоо чиний татвар яадгийн одоо юм даатгал яадгийн тэтгэвэр яадгийн тийм үү одоо юу гэдгийг яг тэр сэдвээр тийм real estate-ийн талаар ч юм асуудаг ч юм. Тэгэхээр яг тухайн та яг юу мэдчих судалмаар байна тэрийг мэрэгжлийн хүнээс асуу гэдэг. За нэгдүгээр зөвлөгөө. Хоёрдугаар зөвлөгөө ерөөсө боломжийг алдаж болохгүй. Яагаад гэвэл Америк бол үнэхээр боломжийн хорон. Хэн өөрөө хичээж чадчихвэн тэнд бол ерөөсө одоо ямар нэгэн ялгуурлал бол байхгүй юм тийм ээ. Ерөөсө тэр бол хамгийн давуу тал. Үнэхээр өөрөө амжилттай байгаа цойл чадвар тэртэй. За тэгээд гуравдугаарт ерөнхийдөө за тэгэл ерөнхийдөө л ерөөсө энэ хоёр юм байна дөө. Тийм маш чухал л да. Мэдээллийг их сурвалжаас нь мэрэгжлийн хүнээс аваа. Цоо яриагаар ам дамжсан ярианаас биш тийм ээ. Мэргэжлийн одоо татвартай холбоотой мэдээлэл бол татварын одоо мэргэжлийн хүнээс мэдээллийг аваад гэж байна. Тэр авсан мэдээлэл дээр үндэслээд, түшиглээд байгаа боломжийг одоо бүрэн ашиглаа гэдэг ийм зөвлөгөө өгч штэ. Тэгэхээр миний бодлохоор зөвлөгөө болохоор тийм ээ шинээр ирж байгаа хүмүүс одоо харьцангуй одоо мэдээллийн сууг одоо маш өргөн болсон байна тийм ээ. Тэгэхээр мэдээллийг бол хаанаас авч болж байна. Тэгэхээр ер нь бол ерөөсөө мэдээж Америкч нь яг ажиллаж чадсан тийм ээ тэр хүндэл үнэхээр үр ашиг өгдөг. Тэгэхээр аль болох юмны одоо эерэг боломж бололцоог ерөөхдөө хайх хэрэгтэй. Тийм ээ тэгэхгүй ингээд зарим ингээд залуучуудыг ингээд харахаар энэ чи юм онцгүй тэр нь чи юм онцгүй гэж одоо нөгөө юмны одоо сөрөг юмыг ингээд дагаад хараад яваад байвал улам л тийм сөрөг юм нэмэгдэн штэ тийм ээ. Тэгэхээр юуны төлөө эцэхээс хол энэ оронд ирсэн билээ. Тэгэхээр боломж болцоо нь юу вэ? Тэгээд дээрэс нь бас энэ ямар нэгэн салбарт амжилттай ажиллаж байгаа хүмүүсийн хүрээлэлд орох хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр мэдээж та тийм хүрээлэлд орохын тулд өөрөө тодорхой хэмжээний бас зөв хүн байх хэрэгтэй тийм ээ. Бас тийм хүмүүс бас би юу энэ хүмүүст тусалж болох вэ тийм ээ. Тэгээд тэр хүмүүсийн хүрээлэлд ороод мэдээлэл аваад тэгээд би ийм зорилготой ийм юм хийх гэж байгаа гэд явж ивэл тийм угаасаа зөндөө туслах хүмүүс бол гараад ирнэ. Тэр болохоор миний бас нэг айгуу чухал залуучууд ингээд ерөөхдөө суралцах хэрэгтэй гэж ер нь боддог. Тэгээд гуравдугаарх нь одоо байгаа юмдаа ерөөсөө ингээд ханаад ерөөсөө тэрэндээ удаан ерөөсөө үлдэж болохгүй тийм ээ. За өнөөдөр магадгүй ажлаа сайжруулсан бол ерөөсөө дараагийн зорилго за одоо дараа энэ жилийн ямар зорилготой жил болгон төлөвлөгөөт явах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор нөгөө цаг хугацаанд маш хурдан өнгөрдөг учраас нэг л мэдэд 20 жил болчихно тийм ээ. Тэгэхээр хүний яг эд хөдөлмөрлөдөг, боддог, сэтгэдэг тийм одоо prime age буюу одоо тэр юм чинь маш ховор шүү дээ тийм ээ. Одоо богинохон байж болно. Тэгэхээр яг гэр бүл төлөвлөхөөс өмнө одоо карьераа ч юм уу тийм ээ. Тиймэрхүү юмн дээр аягүй сайн чиглэл аваад тэгээд яг юу яах хэрэгтэй гэж төлөвлөгөөтэй жил болгон төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй тийм ээ. За одоо ийм ажил хийж гэн одоо дараа нь ингэж сайжруулна. За одоо чи манай оюука бол одоо дараагийн жил бол одоо senior broker болно. За тэрний дараа ямар уу тийм ээ.
Тэгэхээр одоо тийм төлөвлөгөөтэй бол амьдрах хэрэгтэй байна. Тэгээд what's next тийм ээ? Дараа нь юу ажиллах вэ? Тэгээд энийг л мэдхэд ингээ харахаар чинь 10 жилийн хооронд маш их юм одоо accomplish хийсэн байх. Тийм ээ. Тэгэхээр ерөөсөө байгаа юмдаа ерөөсөө сэтгэл ханаад суухын оронд одоо би энийгээ яаж дэвшүүлж болох вэ, тийм ээ? За тэгвэл одоо дараагийн нэг хүндээ заагаад өгчих л доо. За ийм арга зам байд юм биш үү? Бас амьдралдаа ингээд одоо аваа явчих болд юм биш үү гэл, тийм ээ? Тэгэхээр яг тэгж амьдрахаар бол Америкт бол ер нь маш утга учиртай, тийм ээ? Ягаад тэгэхээр чинь их л гоё боломж бололцоо бол хаасайгүй байгаа аахгүй тий. Тэгээд одоо өөрөө болчлаа дараагийн үндэ одоо бас заагаа зөвлөөд тэгтээ зөв хүндээ хэлээд өгөх хэрэгтэй тийм ээ. Тийм. Тэгэхээр яг чухал зөвлөгөө байна л да. Жишээлбэл одоо хүмүүс Америкийг одоо юу гэдгийг мөрөөдлийн одоо орон мөрөөдлөө биелүүлдэг боломж бололцоо одоо бүрэн нээлттэй гэхээр одоо бүх юм бэлэн байдаг юм шиг тий. Тэгвэл сая ярьдаг зөвлөгөө бол одоо боломж байдаг хэдий боловч та өөрөө хичээхгүй бол олдохгүй. Ямар боломжийг одоо яаж олох вэ гэдэг хувь нас шалтгаална гэж байна шүү дээ. Тэгээ боломжоо олоо зогсохгүйгээр одоо зөв хүнээ олох, зөв хүрээлэлээ олох, хамт олонтой олох. Тэндээсээ бие бинийгээ дэмжих байдлаа цаашаа одоо өснө, дэвжих, хөгжих боломжтой. Олсон амжилтандаа таашиж болохгүй. Яг Энэ бол бас чухал зөвлөгөө байхгүй. Яг гэвэл Америкт байгаа хүмүүс чинь нэг одоо ажилтай ч юм уу болчихгоо тэгээ за одоо датсэд одоо боллоо. Тэгээд нэг мэдэхэд энд цаг хугацаа маш хурдан өнгөрдөг учраас аль хэдийн одоо 10 жил өнгөрцөн, 20 жил өнгөрцөн. Аль хэдийн одоо хийж бүтээх нас нь одоо урууд тал руу орцсон ийм бас тохиолдол зөндөө байгаа. Тийм учраас энэхүү одоо цаг хугацаа маш хурдан өнгөрч байгаа орчинд цаг үеэ мэдэрч олсон амжилтандаа тайвшрахгүй дараагийн одоо ахих түвшнэр рүү бас бодож төлөвлөж явах хэрэгтэй гэдэг. За ийм маш чухал зөвлөгөөнүүдийг санхүүгийн мэргэжилтнүүд өглөө. За өнөөдрийн бизнесийн татвартай холбоотой маш чухал мэдээллийг одоо өгсөн байхаа гэж миний хувьд бодож байна. Ингээд сая ярьсан сэдвүүтэй холбоотой дэлгэрэнгүй асуулт байгаа бол одоо видеоны доор гарч байгаа хаяг утсаар имэйлээр холбогдсон тодруулах ийм боломжтой байна. За ингээд өнөөдрийн энэхүү Ираны одоо төгсгөл хэсэгт таарт одоо үг хэлэх миний одоо асуугааг үлдсэн таарийн дотроос үзэгчдэд хүргэе даа гэж бодож байсан ийм зүйл байгаа бол сүүлийн одоо хэдэн минутыг таарийн мэдээлэлд үлдээе. За баярлалаа төгөлдрахаа. Тэгээд ямар ч гэсэн бид хоёрыг өнөөдрийн ярилцлаганд одоо оролцуулаад одоо Монгол хүмүүстэй бизнес эрхэлж байгаа одоо энэ community-д хамгийн урдаа авдаг хүмүүс юм тийм ээ. Энэ хүмүүстэй хамгийн одоо боломжтой хувилбарууд юу байна тэрийг мэдээллийг энэ зөв суугаас нөгж байгаад бол бас тэгээ таны өмнөд одоо тэр хүмүүсийн өмнөөсөөс баярлалаа гэж хэлээ. Тэгээ Монгол хүмүүстийнхээ одоо мэдээллийн гол одоо төвцийг болоод ингээд зөв мэдээлэл өгдөгт бас баярлалаа гэж хэлье. Тэгээд ер нь за бид хоёрын хувьд сошиал медиагаар бас дамжуулаад яг системтэйгээр одоо семинар одоо яриа хийж байгаа. Тэр нь одоо Clubhouse-ыг бас хүмүүс хэрэгэлдэг бол тэ одоо Америкийн санхүүгийн үйлчилгээ одоо даатгалын санхүүгийн суурь ойлголтуудыг одоо зөвхөн Америкт зогсохгүй Канад улсын жишгтэй бас одоо ярьж одоо ерөнхийдөө судалгаа хийгээд их одоо их суурьтай их одоо их суурьас нь одоо авч хүргэж байгаа. Тэгэхээр яхав та Clubhouse ашигладаг бол одоо миний Clubhouse хаяг байгаа. Яг энэ нэрээр байгаа. Тэгээ Суми гэдэг нэрээр байгаа. Орж бас сонсоорой. Мэдээллүүдийг яг зөв цагт наваарай гэж би бас хэлмээр байна. Юка бүрд орж гэж байгаа тийм Суми ширэпин. Суми иш гэсэн юм ба тийм. Суми иш гэсэн. Суми иш гэж. За. За тэгээд тэгэхээр хамгийн түрүүнд энэ дэр нэмэт хэлэхэд бол ер нь бол санхүүгийн үйлчилгээ одоо ямар танд одоо танай гэр бүл хэрэгцээтэй юм юу вэ гэдэг талаасаа ерөөхдөө уулзаад зөвлөгөөг аваад ямар зорилготой гэдгээ ингээд эртнээс тодорхойлох нь ер нь их чухал тий. Ерөөхдөө цаг хугацаа бол маш хурдан явдаг гэдэг одоо 3-4 удаа хэллээ тийм ээ. Тэгэхээр хамгийн түрүүнд уулзаад тэгээ Oikop тойроо маш завгүй ажилдаг. Тийм тэгэхээр холбогдоод тэгээ танай гэр бүлтэй одоо нэг хүнтэй бит хоёр ингээд суухад ойролцоогоор 45 минут тийм ээ. Тийм ихний одоо тийм consultation буюу зөвлөгөө семинар бол хийдэг. Зөвхөн тэр хүнд л одоо зориулсан цаг гэсэн үг тийм ээ.
Тэгэхээр одоо тэр доороо утсаар холбогдоод ямар ч гэсэн мэдээлэл аваад одоо би яриад ингээл ажиллаж гэн 2-3 жилийн өмнө холбогдсон хүмүүс маань эргээл холбогдоод за одоо энэ жил ер нь бол дайчгүй шүү одоо санхүүгийнхаа юм хийлхий гэсэн хүмүүс ингээл гараал ирнэ тийм ээ. Тэгэхээр ерөөсөө та цаг хугацааг алдахгүйгээр мэдээлэл аваад тэгэл одоо мэдээлэл 90 зуунд амьдарч ш тийм ээ. Хин хурдан мэдээлэлтэй хин хурдан мэдээллийг өөрөө хэрэгжилж байна. Тэгээд тэр хүмүүс нь ер нь одоо ингээд бас дараагийнхаа одоо амьдралынхаа чухал одоо юмнуудыг зохицуулаад явж ш тийм ээ. Тэгэхээр хүлээх хэрэггүй гэсэн үг тийм. Тэгээ ер нь юмд ингээд open minded тийм ээ. Яг хэрэгцээтэй юм олж аваасаа гэж бодож байна тийм. За маш их баярлалаа. Өнөөдөр үнэтэй одоо бизнесийн маш үнэтэй цаг заваа зарцуулан байж манай одоо суугт орж бизнес одоо эхэлж байгаа хүмүүсээ татвартай холбоотой чухал мэдээлэл өгсөн World Financial Group санхүүгийн байгууллагын санхүүгийн мэргэжилтэн оюун жаргал бүрэгдэрч Сумьясрын Шилепин нартаа маш их баярлалаа. Та бүдгийн цаашдын хувийн болон бизнесийн үйл ажиллагаанд маш өндөр амжилтыг хүсэн гэрье. За баярлалаа. Баярлалаа. Маш их баярлалаа. За үзэгчдээ өнөөдрийн ярилцлагын дугаар инхүү өндөрлж байна. Дараагийн дугаараар удахгүй уулзъя.